За юу яцхан залуусаа Newsack podcast-ийн 2 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд энэ удаагийн дугаарын зочноор Ванди Бамтлагийн Ванди бро ирсэн байна. За юу байна? За 50 сайхан да. Сайн уу. Дөнгөж захиастай яриад ам сайхан задгаа алж исэн чи яг эфир ихэлсэн чинь яасан дуусчихсан болчих. Юу яахгүй л болохгүй шүү дээ. Ихтэй бас нэг жоохон юм байхгүй л болохгүй шүү дээ. За ойрын үеийн сонин сайхан юу байна да? Уран бүтээлийн шин сонин зүйл. Уран бүтээлийн шин сонин зүйл гэж намайг яг сонсдог хүмүүс байх юм бол мэдээ. Би нэг цомог хийгээд одоо маш олон жил болж байна. Бараг 3-4 жил болж байна. Тэгээд би бараг 2-3 удаа бараг цомгоо дуусгасан. Яг эцсийн байдлаар. Тэгээд нөгөө цаг хугацаа өнгөрөхөөр за энэ биш юм байна. Дахиж чинээр иж эхлэе. За энэ биш юм байна. Дахиж чинээр иж эхлэе гэд. Тэгээд одоо 3 дахь удаага яг энэ цомгоо дуусгах гэж хичээж байна. Тэгээд ерөнхийдөө бол энэ зундаа ч юм уу альбом релиз их ер нь бодолтой байна. Тэгээд одоо намайг үзэж байгаа, намайг сонсдог хүмүүс байх юм бол миний цомог тун удахгүй гарна. Тэгээд удаан хүлээлгэсэн дуучлаарай. Тэгээд яг энэ цомог бол яг би шүү. Яг би. Нэг өөрийгөө хэлсэн. Тийм, яг би сонсхийг хүсэж байгаа юмаа хийж байгаа. Болохоор ойлгоорой. Нэг тийм хүсэнтэй. Хідэн дуутай жоохон спойлер өгөх юм бол хідэн дуутай, тэг хідэн соло, хідэн хамтрал байгаа. Яг өмнөх хөлбөрүүттайгаа нийлэх юм бол нэг 45-46 дуу бол хийсэн. Тэгээд яг энэ удаагийнх дээр бол би 20 дуутай гэж юу нөөрэ бодож байгаа. Нэлээд олон дуутай байна тийм. Тэгээ манай одоо багийнхан маань юу гэх нөө. Тэгэл хоорондоо ярилцж байгаа л шийдэндээ. Цомог яг физикал хэлбэрээрөө эсвэл одоо дижитал маркетууд дээр тавигдах уу? Дижитал маркетууд дээр ер нь тавигдсан. Тэгээд ойр тойрныхоо дотныхоо хүмүүст бит хэлбэрээр дурсгана да. Дээр үед ерөнхийдөө одоо яг CD гаргана гэдэг чинь яг одоо уран бүтээлч хамгийн том зорилго мөрөөдөл байдаг гэсэн шүү дээ тий. Одоо гэхдээ яг бит хэлбэрээр гарахаар одоо сүүлийн машины төртөл диск уншихаа болчих тий. Тэгэхээр тэр зүгээр ерөнхийдөө юм дурсгалын зүйл маягаар очно гэсэн үг шүү дээ тий баг. Тэгээд нөгөө талаараа бол чиний найз, чиний дүү, чиний ах те, чиний хайртай хүн нэг ийм юм хийжсэн шүү гэд нэг гарт баригдахууц зүйлүүлдэх хүсэлтэй байна. Тийм түүнээс бол одоо сонсогч нартай барьж байгаа сонсогч нартай барьж байгаа миний барьж чадах хамгийн том бэлэг бол тэгэл нэгч цацагтаагүй дуутай бүгд чин дуутаал альбом байхыг хүсэж байна. Тэгээд хамгийн сайнараа хийж гин, хамгийн чанартайгаар нь хийж гин одоо миний хийж чадах хамгийн сайнаар л одоо хийж гин да. Угаасаа нөгөө юу гэх одоо чинь ингээл бит юм гэдэг чинь тий одоо пянц ч юм уу CD ч юм уу тий өмнө ингээл худалдаанд ингээл гардаг байсан. Одоо угаасаа цаг хугацааны ирэх ингээл бүгд дижитал руу шилжиж. За гэхдээ мод иргэнэ гэж үсэйдэж тий. Одоо чинь бүгд ингээл нэг хэсэг амар бариу өмд өмсдөг байсан бол одоо бүгд юм өргөн өмд буцаа модонд ордог ч юм. Тэгэхээр бас яг харахгүй нөгөө CD ч юм уу пянц ч юм уу яг юм бит юмнууд яг хөгжимдөр юм гоё болчиход юм л та юм үнэт зүйл болчиход юм л та тий яг эргээд гэх юм уу. Тэгээ би бол энэ яг яриага бас нэг уран бүтээлээс эхлэе гэж бодсон. Тэгээ Ванди боч би санаж байгаа 17-18 онд хамгийн анх дахнаас гарч ижсэн гэж санаад байгаа. 16 онд. Тэнгүүтээ дараач 10 жил шнэрээ тий. Ванди бог анх үүсгэх санааг ханаас төрсэн бэ? Энийг ч өдөө зөндөө ярьсан дөө. Эпотер тэгэл би дуу идэх гэж байгаа л эпок дуу бичдэг гэхээр нь би нэг дууга бичүүлэх гэсэн ингээл тэгэл манай гэрт уулзаал. Тэгэл хоёлаа миний нэг дууг бичүүлэл. Тэгсэн чинь ямар гоё манчин наатахын дээр ч орж ил даа гэл. Тэгэл эпо орсон чинь над яг сонссон чинь үнэхээр яг таалагдсан. Яг миний ингээд хэлэх гээд байгааг яг нөгөө тал юм шиг ингээд санагтаад. Тэгээ бит хоёр тэр үед балкон дээр тамхиттай. Би тэр үед тамхиттай ус. Тэгээ балкон дээр тамхиттай байжсэн чинь ер нь хоёлаа хамтлаг болох уу гэл. Тэгээл. Тэгэл анх хамтлаг болчихсон да. Тий. За би бол уран бүтээлээс жоох өөр асуулт асуумаар байна. Манай одоо Ванди чинь сая аав болсон шүү дээ тий. Одоо аав байх, одоо аав биш одоо ганц би байх гэдэг ч юм уу. Энэ хоёрын хоорондох ялгаа ер нь ямар вэ? Амьдрах амьсгалах хоёр юм байл л дээ. Тий.
Одоо амьдарч байгаа. Тийм би одоо амьдарч байгаа. Тэгээд өмнө нь бол яг амьсгалдаг л байсан юм шиг санагддаг шүү дээ. Одоо юу гэх гээд энэ хэр зүгээр л яг хөгжим их дуртай залуу байсан юм уу тэр үчтэй 18 19 20 21 22 явах тий. Тэгэл зүгээр л дуртай юмаа хийдэг, дуртай газараа байдаг, дуртай хүмүүстэйгээ уулздаг тийм хүн байсан. Тэгээ одоо болохоор илүү гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдэрч байна. Тэ гэртээ яарч харих одоо шалтгаантай болж байна. Тэгээд энэ ялгаа нь бол тийм байт юм байлээ. Тэгээд өөрийгөө хайрлж сурж байна. Өөртөө илүү хайртай болж байна. Яг тэгэхээр одоо нөгөө би эхнэр хүүхэд хоёртой удаан хэрэг болмоор шүү дээ. Тэр хоёртойгоо удаан хамт баймаар шүү дээ. Тийм болохоор тэгээд өөрийгөө илүү хайрлж сурж байна. Анх босноо мэдээд юу яг ямар мэдрэмж төржсэн бэ? Тэр мэдрэмж одоо энэ тод байна уу? Тийм. Яг Ипош дээр нөгөө төв зингэлэгт хийдэг тоглолтын үеэр шүү дээ. Нөгөө Ипош дээр хамт байрладаг. Нэг өдөр халзаахаас би асуугаад хаа би юу гэртээ харьяа. Ганц өнө гэртээ онцоод ирьяа гэд. Тэгээ гэртээ харьсан чинь манай ихнэр тэр мэдээг ингээд дийл болгосон. Тэгэл би ер нь яг тэгж бодд юм аа. Ер нь бол болцсон байсан гэж боддоо шүү дээ. Бэлэн болсон. Би бол ер нь бэлэн болцсон байсан. Надад бол нэг тийм хүмүүс шиг пүү па яана мана гэдэг юм бай. Ямар гоё ингээд тэгэл түлээж авчихсан. Тий. Тэгээд одоо А болсон чинь ертөнцийг үзэх үзэл хэр өөрчлөгдөж байна. А болсон чинь болохгүй байгаа юмнуудыг л амар их анзаардаг болчтой юм лээ. Тий. Өмнө чинь нөгөө болохгүй байгаа юмнуудыг ийм л байх хэвээр билгүүдээ гэж бодол амьдраад яваад идэг гэсэн юм чи А болсны дараа тий дүүнэр ингээл 50 хүн татж байгаа шүлс мүлсээ ингээл хайж байгаа шүү дээ байрны урд. Тэнгүүт нь шууд эргэж хараад ахын дүү болчихооч чи ямар муухай юм бэ тий наа чи хүүхдүүд салхи би нөгөө өөрөө нөгөө охиноо салхилуулдаг болохоор тэр байрны гадаа ямар олон ээжүүд ингэж тэрэгтэй байдгийг би мэдээд байгаа байхгүй юу. Тийм болохоор ахын дүү болчихоо наа чи амар муухай харагдаж байна. Наа чи юусоо гоё биш тий яагаад ойлгохгүй байгаа юм бэ гэд нэг тиймэрхүү л хандлагатай болчихсон шүү дээ. Ер нь болохгүй байгаа юмнуудыг л амар их хардаг болчтой юм байна. байна. Одоо болоод ер нь нэг жил жоохон гаралтай болчихно. Тий. Тэнгүүд ингэдэ охин тий. Охин чи ирээдүйд яг өөртөө чи адилхан уран бүтээлч ийм хүн болъё гэвэл ер нь яг яаж хүлээж авах вэ? Тэр тал дээр нь дэмжих үү? Заавал би ингэ дуу идэг хүн болно тий. Тэгвэл яг дэмжин. Байн чам түрүүнийг хэлжсэн шүү дээ. Би тэр хүүхдийг өсгсөн гэд би тэр хүүхдийн хүсэл мөрөөдөл те тэр хүний сонголт зориг юу гэдэг би тэрийг ямар ч шийдэж жааж чих ямар ч надад ирэх байхгүй шүү дээ. Тийм болохоор тэгэл дэмжин. Ерөнхийдөө зөвөр нөлөөлөх л ёстой л баг. Аа болчих юм бол тонос одоо ийм бай тийм бэ гэх бол одоо бол ялангуяа бүр одоо тийм ирэхгүй болж байгаа. Тий. Тэгээд нөө нэг биецад гэрээцад төрөө зас гэдэг шиг яг өөрөө одоо манай Ванди А болчингуудаа нийгмийн одоо болж байгаа болохгүй байгаа юмнууд яг нүдэнд нь харагдаж эхэлж байгаа байхгүй. Одоо ганц бие хүнд жишээлбэл өөрөө л болж ивэл гоё юм шиг байдэн шүү дээ. Тэгэл аз жаргалтай. Тэгэхэд хүүхдтэй болсны дараа бол одоо өөрийгөө бараг хаяад те. За өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч ин гэдэг тэр бол маш зөв. Тэнгүүтээ энэ нийгмийн болж байгаа болохгүй юм юу вэ те. Тэнгүүтээ гэр бүл одоо хоолгүй байх нь маш чухал. Ингээл амар олон одоо ачаа нуруунд дээр ер нь бол ирдэг байхгүй. Одоо эр хүний нуруунд дээр за эр хүн гэх юм чаашаа те бас жоохон муухай юм бол эр хүн одоо ээж аавын нуруунд дээр гэх юм одоо те. За тэгээд нөгөө манай үзэгчид жоохон хоёр өөрсдөө яриад л юм байлээ гэдлээ. Тэгээд энэ бол ерөнхийдөө бол подкаст. Подкаст бол гурван хүн хоорондоо ингээд ярилцсан. Ерөнхийдөө оролцож байгаа хүмүүс хоорондоо ярилцдаг юм нэвтрүүлэг байгаа шүү. Түүнээс асуулт хариултын юм зүйл бол биш шүү. Тэгэхээр манайха бүгдээрээ гоё тойроод камер байхгүй шиг сайхан ярилцаад. Тэнгүүтээ одоо сайн ярьсан шүү дээ тий нөгөө уушлаа бүр. Сайн ярьсан шүү дээ. За ямар ч уран бүтээлч утгын ингээд дэмжих юм байна тий. Тэнгүүт өөртөө адилхан ч юм уу эсвэл юм рэпер залуу ч юм уу ийм үнтэй одоо аав ингэ сумаар байна ч юм. Тэ одоо ингэ үргээд байна. Тэгвэл бро ер нь нэг зөвшөөрөх үү яг бүр яг ийм эхнэр нөхрийн төвшөнд шүү дээ. Өөртөө адилхан рэпер уран бүтээлч хүнтэй суулгах уу? Охин. Гүү аха. Тий. Гэхдээ би бол охиноо яг
аав шиг хүнтэй суунах юм бол би for sure суу гэл хэлнэ. Тэнд аяг аав шиг хүнтэй гэж байгаа шүү дээ тодтогч. Тийм яг аав шиг зан характертай, аав шиг рэпер, аав шиг амьдралын юм аягтай хүнтэй суух юм бол би суугна. Тийм. Одоо ингэж штэ ганц би байхдаа үздэг байсан кинонууд жишээлбэл магадгүй аавтай холбоотой кинонууд ч юм уу ингээд үзэхэд нэг тийм яг гоё кино л байдаг. Тэгэхэд аав болсныхоо дараа хүүхдтэй болсныхоо дараа үзэхээр нэг шаал өөр тэгж санагдсан уу ер нь. Одоо тэгж санагддаг ер нь чамд ер нь тэгж санагдсан уу? Арай өөрөөр харж эхэлдэг ч юм уу. Тийм баг. Өмнө чинь тэгээд нэг жоохон тийм ганцаардмал ч юм уу эсвэл одоо илүү нэг жоохон сайко дуу ч юм уу тиймэрхүү бүтээлүүд үздэг байсан бол одоо ч ингээд өөрөө ирэхгүй ингээд үзэж юу вэ энэ ч тий манай охин үзэж байгаа шүү дээ ингэж болохгүй шүү дээ тэгэл нэг одоо миний бодлоор бол чадхаараа л хичээж байгаа. Чадхаараа л одоо тэр хүүхэд байхаас нь одоо яавал одоо зүв байх юм тий зүв буруу гэдэг чинь байхгүй л тий одоо яавал илүү дээр хүн болж өсөх вэ гэдэг тал дээр одоо өөрийнхөө хэмжээнд л одоо анхаарч байгаа. Ирээдүйд энэ хүүхдтэй юу өвлүүлэхийг хүсэж байгаа жоохон ихтэй асуулт гэж магадгүй л дээ. Зөв хүн байх ёстой юм лөө. Хүмүүжил. Зөв хүмүүжлийг л өвлүүлэх гэсэн бодолтой. Хүмүүжил, авьяас чадвар, ухаан бэлэг, хүнтэй харилцаа, соёл одоо ингээл хүүхдтэй өвлүүлэх зөндөө л юм байна. Тэгээд уран бүтээл. Миний хийж байгаа уран бүтээл болоо миний охинд очих хэвээр. Надаа биш. Тэ. Тэгж л боддог доо. Ерөнхийдөө одоо аав хүн юм чинь одоо охиныхоо хүүхдийнхаа тий хамгийн том ментор нь л байх байлгүй дээ тий. Тийм. Одоо ингээл юу ахгүй яагаад ингээ хүмүүс намайг ингээл ванди гэл ингээл харах миний охин намайг аав гэл харах хоёр чинь асар их ялгаатай. Миний охин л намайг гэж харж байхад л тэр бол. Тэр миний амьдралын гол. Тий. Яг зөв гоё хариуллаа. Гэрийн зурагтаар ер нь хөвчлээ юу гарч ийн одоо? Хүүхдтэй болсон чинь. Юу гарч ийн? Нөгөө манай Монгол контентууд гарч ийн. Би нөгөө өглөө сэрээд охинтойгоо өдөр 12-1 болтол яг байн хамт байдаг болохоор хамт подкаст сонсно, контентууд үзнэ, хоорондоо тоглоно, хаяа өвлгөрийн ном уншина. Ер нь олон юм хийдэг. Тэгээд би хаяа нөгөө аяг тавгүй байх, галдгоогоо зэгцлэх үе байх юм бол баада намуу тавиад өгчдөг. Баада намуу их байна. Ноён талхны үсний газар гэдэг их байна. Би бүр сүултээ тэрэнд нь орцсон. Бүгдийг нь үзчихсэн. Ихнэр нэг ноён талхны үсний газар тавихаар аягуугаж үзсэн. Арай наадах чи үдцсэн ангүй штэ дараагийнх нь тавилтаа гэл тэгдэл болцсон байлээ. Тэ. Эхнэртэйг анх хэд он танилцчихсан бэ? 21 онд танилцсан. Тэнгүүтээ одоо юу гэдэг за ингээл 21 он танилцаад тодорхой хэмжээний харилцаа явж байгаа үерхэл те. Тэнгүүд яг нэг за энэ хүн бол миний хань болох хэвээр хүн юм байна гэвэл яг нэг тэр хүний яг зүгээр таньж байгаа ч юм уу зүгээр олж байгаа тийм мэдрэмжээ ер нь хизээ яг тиймнүүдийг харж эхэлсэн байх юм уу? Яг юун дээрээс? Ер нь анхнаасаа л тийм байсан. Анхнаасаа. Би ихнэрээ бүр айл олон жилийн өмнө 21 оноос олон жилийн өмнө хараад ямар гоё юм ихтэй харчихсан. Тэгээд би яг ихнэртэйгээ яг анх танилцаал болцоол за энэ юм ихтэйтэй л суух юм байна гэж бодсон шүү дээ. Ус тийм мэдрэмж төрд юм байна уу те? Тийм. Яг даарж байгаа хөлөнд ингээд дулаан юм суглуулж байгаа юм шиг л юм лээ. Тань ч гэсэн тийм мэдрэмж төрсөн үү? Ер нь бол яг бараг л ихний уулзалтаар л яг энэ нэг өөр үт юм аа. Цаанаас ихний уулзалтаар өөр өгдөг те. Шаал өөр өгдөг тийм. Яг л нэг магадгүй ихнэр болцсон болоод тгий санагдаад идэв юм яагаад гэдэг нэг хамгийн ихний уулзалт л бараг харуулчихдээ юм да. Тийм баг те. Түрүүн нэг хүүхэд үздэг сууг гэдгсэн чинь манай хүүхдчихэд бас нэг Baby TV тухайд би Baby TV гэж байдгийг ч мэддэг байсан байхгүй. Тэгсэн чинь Baby TV гарч ирсэн. Baby TV ч нэг 2-3 жил гараад нэг 2 жилийн өмнө хаагдсан штэ. Тэгэхэд бол айгүй одоо надад хүртэл амар хүнд тустай юм билээ штэ. Хүүхдийн үзэх туртаа сууг хаагдчих гарчаа. Хүүхдүүд чи одооны хүүхдүүд чи ер нь бас жоохон тодорхой хэмжээний дэлгэцийн хамааралтай байгаа даа штэ. Ер нь л
Тийм тэгээд бид нэр яг хүссэн хүсээгүй яг одоо яг жоохон арай нэг бидний баг байхаас илүү нэг үздэг ч юм уу те. Бас нэг жоохносоо одоо iPad мадаа ингээд оролдоо сурчдаг те нэг арай нэг жоохон тийм смарт л болоод байгаа юм болоо гэж би бас боддیں۔ Технологитой илүү ойр Илүү ойрхон. Тийм шал өөр өсөж байгаа хгүй. Тэнгүүтээ бүр багасаа ингээд хилд орохоос эхлэл яг англи монгол хэл хоёулан ингээд хослоод ингээд сураад явчихд юм билээ. Тийм. За тэгээд уран бүтээлтэй холбоотойгоо юм руугаа ороход тий. За би нэг асуулт асууя гэж утсан. Тайзан дээр гарах мэдрэмж юу ямар байдаг вэ? Гоё штэ. Гоё. Одоо намайг үнэхээр сонсохыг хүсэж байгаа гэдэг тэр мэдрэмжийг л мэдрэх айгүй. Үнэхээр яг миний сонсогч нар намайг сонсохыг хүсэж байгаа юм байна да гэж ингэж өөрийгөө цэнэглэх тэр мэдрэмж маш гоё санагддаг шүү дээ. Онцгүй санагдах мэдрэмж гэж байх хаа тайзан дээр гараад. Хид хидэн тоглолт моглон дээр тэгэл пивний лааз мааз ингээл нисэл ороод ирдэг шүү дээ. Жожголк нисэл ороод ирнэ. Тийм тэгэл тэр манайхаа одоо энэ манай үзэгч нар хэлэх юм бол тэр юусоо гоё юм биш шүү. Одоо тий бид эдээс дүү хүүхдүүд үзэж байгаа шүү дээ. Миний дүүнрээ тэр лааз маад шидэх юм уу те ямар нэг уран бүтээлч рүү тэгж юм шидэх бол ерөөсөө гоё биш. Тэр ямар ч свагийн юм байхгүй. Тэр бол үнэхээр одоо тэр уран бүтээлч хүн шүү дээ тийм биз дээ. Тэгэл одоо сакиг дуулаа явж яхад ингээл пивний лааз нисэл ирүүл яг урдуурч. Тэгэл хувцсан дээр чи ингээл асгараал. Үнэхээр л тэнэг санагдан да өстэй. Тий. Та нар тэнийг юм аашаа ингээл тухайн үед нэг амар тийм реакшн гаргахгүй ч гэсэн тэгэл мал юм бэл гэж дотор болчих тэр юм тий. Сая тэгээд UJ-ээр нэг Metals Apes 2-ын тоглолтын дээр нөө үзэгчд лааз ундааны самаа битүү шидэ тэр ямар муухай юм бэ те. Одоо нэг бид нар чинь нэг үе бодвол одоо саксыг бүр амар гоё үздэг болчлаа штэ. Тэгэхэд яг тийм лааз маас шидэж байгаа юм ингээ харсан чинь яг хуучин нөгөө спортын ордонд үздэг байсан үе санаанд орж байгаа хгүй. Одоо тэр үед жишээлбэл бид нар билет авангуудаа суудлаг номер байхгүй. Тэг баг шал малаар сум 6-аас ажилтан тардгууд нь шалаар сууж муудаг. Тийм амар үед үздэг байсан. Одоо тэгэхэд ийм гоё болчиход тахт үзэгчд бас жоохон орк байгаад байгаа юм шиг ер нь л надад бас тэгээ санагддаг шүү. Тэгэхдээ бүгдийг нь бол хэлээгүй шүү те. Угаасаа юу гэх масаар бол угаасаа өөрчлөгдөд явж байгаа. Соёл суралцж байгаа те. Энд чинь бас нэг соёл орж ирээд оркийг хэлж байгаа байхгүй юу? Тэг яг нэг оркуудын те. Тэгээ ерөнхийдөө ямар шалтгаанаас болж юм шийдвүү? Зөв дургуул юм байлгүй те. Үнэхээр одоо үзэн яддаг л тийм юм л. Гэтэ тэр үзэн яддаг бол тег тоглолтын дээр юу хийж байгаа юм бэ те. Тийм тэгээд одоо ингээл зарлж яхад л үзэн яддаг бол за энэ хоёр орч яах вэ тэгэл краудаас гараад л явчмаар санагдтыг. Тэгэхгүй тэгэл байж байгаа л эсвэл найз охин даагч дуулаад байгаа дуур нүрэдтэй бол. Тэнгүүд одоо ингэ бодъё л та 16 оноос хойш Вандебо 25 оноос ихээр 9 жил болжээ. Одоо бодоход ер нь хамтлагийн чинь хамгийн гоё дурсамжтай үе нь хэд он байсан бэ? Хамгийн гоё он гэх юм уу? Одоо шүү дээ. Одоо яагаад одоо гэж байна. Одоо яагаад одоо гэж нөхөр нөгөө 23 оны 5 сараас хойш ч юм уу те. 100-аас хойш ингээ Вандебо дуу хийсэнгүй л те. 2 жил гэдэг ч бас урт хугацаа гэж дотор бодоод байгаа байхгүй. Тэгээд тэгэнгүүт яагаад одоо энэ жилиг гоё гэж бодож байна. Хамгийн гоё гэж бодож байна. Хийх гээд байгаа болохоор амар гоё санагдаж байна. Тий. Бид хоёр яг 3 цомог гаргаад 3 дахь цомгоо гаргаснаа дараа 100-100 тоглолтыг хийгээд яг өөрсдийнхөө тоглолт би даасан тоглолтоо хийгээд 13 клип цацаад өндөрлсөн. Тэгээд одоо яг камбэк хийхдээ за манай үзэгчтэй. Ирэх жил бид хоёрын Вандебогийн 10 жилийн явуулна. Бид хоёр тоглолтоо хийн. Гэхдээ та хэдтэйгээ 4 дахь цомогтойгоо ирнэ гэж амлаж байна. Тэгээд одоо яг 4 дахь цомгоо хийх гэж байгаа болохоор энэ жил надад хамгийн гоё санагдчих. Ерөнхийдөө 10 жилийн өмнөх гоё бэлтгэл базаа тий. Тэнгүүд чинь би яг нэг ийм асуулт зүгээр асуумаар санагцсан байхгүй. Би Вандебо хамтлагийг би бас нэг тодорхой хэмжээний хейтерстэй гэж боддог байхгүй. Ер нь бол нэлээ их хэмжээний. Тэнгүүд ингээл вебрут ч юм уу ингээл DC дээ штэ тий. Вандебо руу нэг жижигч гэлтгүү, томч гэлтгүү асар олон DC ус гэж бодож байгаа байхгүй. Тэнгүүд яг тэр одоо DC дууг сонсоод ч байд юм уу тий. Ер нь яг ямар мэдрэмж авдаг вэ ер нь?
яг өөрийн чинь яг өөрлөө чинь Ванди Боруу чиглэсэн дийсүүдийг сонсоод. Тийм амар хувийн тэгж хүлээж авдаг шүү дээ. Аа. Тэгэл өөсөө яг ийм юмтай салбарт байгаа болохоор ийм юм ирэх нь бол ойлгомжтой. Цаг хугацааны л асуудал. Тэгэл тэгж л хүлээж авдаг. Одоо бол ер нь жишээ нь хүн амьтанд дийслүүлнэ хариу мариу хий гэсэн үг байхгүй. Одоо тийм байх. Одоо уусаа нэг тийм өөр Ванди үүсчихэд байна уу? Тийм зүгээр олон жил зүгээр амар олон инх жамц тэгэл амьдрч л байсан баг л та. Ингээл дотроо ингээл хуваагдал тэгэнгүүт одоо миний амьдралын мөчлөг илүү тайван яг энэ үе дээр байгаа юм болов уу гэж бод. Яг нөгөө хайрын тийм R&B дуу шиг тий. Тийм. Миний хамгийн дуртай байдал бол яг тэр. Тэнгүүд одоо хүмүүсийн ингэ сэтгэлийг харангуут ингэдэж штэ. Бид нар хуучны Вандыг хармаар энэ тэр рэп хийдэг. Тэгээд айгуу тийм баг Psycho Monster Live-ийн Вандыг хармаар байна гэл. Ер нь одоо тийм Ванди ер нь эргэж гарч ирэх юм болов. Миний альбомд ер нь рэп дуунууд байгаа ба. Тэнгүүд альбомороо л ерөөхдөө гаргах юм байна. Тий. Цаашдаа бол нэг тийм соло молоо нэг тийм юу гэх яг клипчүүлээд ингэж тавиад нэг явахгүй юм байна. Зөв. Яг надад одоо ингээл тим юм бодоод байж их цаг байхгүй л да. Тим юм бодоод байж их надад нэг тийм амьдралын хэм маяг байхгүй л байгаа юм л да. Амьдралын хэм маяг нь угаасаа R&B болчихдээ. Тийм амьдралын хэм маяг нь ингээл тий хайртай дуртай. Family guy болчиход байна. Тийм байгаа болохоор тэгээд үнэхээр тэр Вандыг харахыг хүсэж байх юм бол тэгээд миний альбом гарна. Миний альбом дээр хипхоп дуунууд байгаа. Тэрийг тэгээд сонсоод үзээрэй. Гэж хэлээ да. Одоо Вандигийн одоо ерөнхийдөө хүмүүст prime үе гэдэг үү шүү дээ тий. Урлагийнх нь спортынханд. Вандигийн хувьд бол prime үе нь одоо өнгөрсөнд байгаа юу, одоо байгаа юу, эсвэл ирээдүйд байгаа юу? Болоогүй хөө. Болоогүй л үү. Prime time ирээгүй гэж бодож байна уу тий. Тэгэхээр ер нь бол бүр лална л гэсэн үг байна шүү дээ. Цаашд. Нөгөө хипхоп төр нөгөө яг пик дээрээ ирчихэж байгаа юм болов, prime дээрээ ирчихэж байгаа юм болов гэж бодонгот бид хоёр эргийн ирэлт хийх тусмаа илүү сайжирдаг. Бид хоёр эргийн ирэлт хийх тусмаа илүү чанарчдаг. Тийм болохоор бас prime дээрээ очтгүй л байсан юм шиг байна. Тэгээд яг тэрийг анзаарсан. Тийм болохоор одоо энэ удаагийн эргийн ирэлт ч гэсэн нэлээд том байх болов гэж бодож байна. Вандигийн одоо inspire авдаг тийм рэпер Монголоос ч юм уу гадаадаас ч юм уу байдгүй. Одооч би нэг тийм юу яг тэгж хүнийг шүтэж сонсгоо болж байна дөө. Гэхдээ 16-аас 18 оны Ванда ямар байсан бэ? Тухайд энийг сонсдог байсан бэ? Инэрлэх хаяг сонсдог байсан. Инэрлэх хаяг бол шүтэж явдаг гэсэн. Байсан ч шүтэж явдаг. Одоо ер нь хэнийг үнэлж чинь ер нь энэ ерөөхдөө гайгүй гоё юм яагаад байгаа шүү дээ. Бүгдээрээ л одоо амар гоё юм хийж байгаа. Миний бодлоор. Тийм. Одоо харин муухай юм хийх юм бол тэр чинь амар онгойтой байх гэж бодож шүү дээ. Тийм. Одоо яг бүх юм нээлттэй тий. Бүх юм ийм мэдээлэл авах боломжтой, хөгжих боломжтой, ямар ч продюсертэй холбогдох боломжтой тий. Бүх юм ийм үе дээр харин муу юм хийх юм бол муу юм хийж байгааг нь харин тогтоох хэрэгтэй байх гэж бодож шүү дээ. Түүнээс бол одоо бүгдээрээ л өөр өөрсдийнхөө хэмжээнд хамгийн сайнаар л байгаа гэж бодож байна. Наад ч гэсэн ер нь бүгд л таалагдж байна. Тэнгүүдээ одоо чинь ингээл Ванди Боо 9 жил дуу хийж байна тийм энэ ч бас баг хугацаа шүү дээ. Тэнгүүд энэ хугацаанд ер нь өөр нэгэн гадаадын рэпресс ч юм уу, флоуийн ч юм уу тийм янз бүрийн ерөөдөө нэг тийм за шууд хэлхий жоохон хулгай ч юм уу тиймэрхүү ер нь хийжсэн. Өрн бүтээлтэй. Хийжсэн. Зөндөө л хийсэн шүү дээ. Энд чинь нөгөө яг тэр флоу нь гоё юм байна да гэж бодонгуудаа за энийг нэг жоохон ингээ өөрчилж ингэх юм бол энэ аян дээр илүү гоё сонсогдох юм байна да гэдэг юм бол байжсэн. Тийм. Ер нь тийм тэгээд улаан цайн бол нэх байхгүй. Тийм бол орчуулаад тавьсан дээр. Тийм бол байхгүй. Тэр 21 Savage-ийн bank account-ыг бол тэр бол зүгээр яг шууд ингээд сонсож эн чинь монголоор ийм дуу байхгүй юу гэж нэг зүгээр л тэгж хэлсэн дуу л да. Тэр 18 Savage бол тэгтээ бас ингээ өөр агаар орж ирсэн. Тэгээд үнэхээр яг хулгай байсан бол бид хоёр 18 Savage гэж хийхгүй шүү дээ. Тий. 21 Savage гэдгийг 18 Savage гэж бид хоёр хийхгүй шүү дээ. Тэрийг жоохон манайхан жоохон бодоод үзэх юм бол ойлгочих л юм байна. Тэгэхээр яг тэрнээс хойш юу н олон жил өнгөрчээ. Тий. Асар бас хурдан биш үү цаг хугацаа.
одоо хийжсэн уран бүтээлүүд тий дуунуудаас ч гэдэм үү магадгүй хамгийн дурсамжтай чиний хувьд тийм уран бүтээл нэрлэвэл ямар дуу нэрлэх вэ? Хамгийн дурсамжтай нь бид хоёр тоглолтоороо гаргаж ирсэн 13 дуу юм болов. Тий. Тэрэн дээр маш их дурсамжтай, маш их цаг хугацаа өнгөрч, маш их хүч хөдөлмөр зарж, маш шахуу тэгж хийжсэн болохоор тэр хамгийн амттай нэсэн баг. Одоо ингэж дүнгиж доороос те шин дуу хийж гинэ ингээл одоо ингээл юу гэх стар болох зорилготой, өөрөө рэп хийх зорилготой, үлгэрч артист болох зорилготой. Иймэрхүү одоо амбицтай байгаа шин төрж гарч ирж байгаа залуучуудад яг юу гэж хандж хэлэх вэ? Хинийч бити гарыг хараарай л гэж хэлэх юм уу? Өөртөө эзэн бай, бодож байгаа бодолтой эзэн бай, хэлж байгаа үгэндээ эзэн бай. Тэгэл өөрөө л хийгээд үзэх хэрэгтэй бах та. Хин нэгэн хүн хурж ирээд ариггүй ахнад дээр хурж ирээд миний дууг стори хийж өгөөд, шеэрлж өгөөд, продюсинг хийгээд хит болгоод өгчдөг юм гэж байхгүй шүү. Тийм болохоор өөрийнхөө л хийх юмыг өөрийнхөө хийж байгаа юмд л хийцэн байх хэрэгтэй гэж л бодож шүү. Зүг. Зүг шүү дээ. Тэгээд бро юу гэж бодож जैन тэгэл тийм үстэй. Тэг чин тэр өөрийн бодлоор нь тэгэл өөртөө зүг шүү дээ. Тэгээд нөгөө хүүхдүүд надаас амар их асуугаад идэв нөө Instagram social платформудаар ингээл энэ ямар болж та энэ дээр нэг шүүмж хэлээчээд би тэрэн дээр ямар ч үг хэлэхгүй шүү дээ. Тэгэл хэлэх гэж байгаа үг, бодож байгаа бодол, харж байгаа үзэл бодол байх юм бол тэрийгээ тэгэл өөрөө л хинээс ч битгий зөвлөгөө. Тэ? Миний ганц боддог юм бол би өөрийнхөө сонсомоор байгаа юмыг л хийдэг. Тий. Сүүлийн үед бол тийм л болсон. Одоо хуучин цаг гэдэг нь баг миний үе ихгүй юу? Хипхопын яг одоо амин сүнс нь үг гэдэг үс шүү дээ. Хипхоп заавал юм үнний тухайд болох хэвээр. Хипхоп одоо рэпер хүн бол заавал юм үнэн байх хэвээр, оригинал байх хэвээр гэж яадаг байсан. Одоо яг хипхопын яг үнц нь яг юунда байгаа вэ? Одоо амин сүнс нь. За би бол одоо миний хувьд бол одоо үг гэхээр өөр болчиход нь. Яа тэгвэл те ингээ анзаараад магадгүй мөнгөгүй хүмүүс амар мөнгө дуулаад байна те. Яг ингээд ингээ халаад байгаа мөнгө гэхээр амьдрал дээр юусаа алахгүй байгаа хүмүүс дуун дээрээ бүр амар тэр бомбын юм шиг дуулаад байна. Тэгэхээр одоо ер нь яг одоо хипхопын амин сүнс нь хаана байгаа вэ? Яг ер нь бол шүүдэгэд дамжуулж шээ. Хоёр хариулчих та. Яг ер нь бол одоо хууч угаасаа ингээл сайрсан шүү дээ ариг бах. Хууч хипхоп ингээ үнэн байжээ, нийгмийг ингээ айгүй шүүмжлэг байжээ тий. А тэгэнгүүт одоо юу гэх ингээл Crash and Lambo байна. Би ийм мөнгө төрөхтэй миний IC chain гэд. А гэхдээ яг үнд хэзээч Lambo-г хэзээч Oryx chain гэдэргүү тий. А тэгсээр нь ингэж дуулаад байна. А гэхдээ энэ хүмүүс яаж өөрсдөө зөвтгөдөг болсон бэ гэхэлэр энэ одоо юу вэ гэхэлэр нэг урлаг жоохон хэтрүүлэхтэй байдаг гэж тий. Нэг иймэрхүү зүйлээр ч юм уу өөртөө зөвтгөх ч үгүй юм уу. Яа ерөөдөө урлаг бас хэтрүүлэхтэй байж болтгүй яах вэ. Гэхдээ хипхопын амин сүнс нь бол одоо яг юу вэ гэхэлэр хипхопын амин сүнс бол миний бодлоор яг хизээд бол үнэн байсаар ирсэн. Тэ одоо юу гэх юм тэгэл өмнөх дугаар дээр болсон Орос одоо гүрэл зочны хэлж байгаагаар бол уусаа миний дуу үнэн байх ч ёстой байт юм те. Миний дуу сонсоод нэг хүн юм ойлгоод харах ёстой ч гэдэг юм уу. А тэнгүүт юу гэх юм one day одоо жишээ нь те нэг юм дуу хийхтэй ч гэдэг юм хайрын тухай дуу ч юм уу хипхоп хийхтэй зүгээр л яг тийм дундаа баримталдаг юм зарчим гэж байгаа юм. Гоё л сонсогдох хэвээр. Гоё сонсогдох хэвээр. А түүнээс нэг тийм амар тэр хэтрүүлэхтэй нөө те нэг тийм дуулал нэг хайхтар хамаагүй. Гүү надад ерөөс тийм байдаг шүү дээ. Би ч одоо миний ойлгож байгаагаар бол яг би тэгж бодд юм л да нэг яг зохиол бичиж байгаатай л адилхан л гэж боддог шүү дээ. Тэ яг нэг дүр гаргаад ирэн тэ. Энэ дуун дээр дуулагдж байгаа нэг дүр. Тэр хүн яаж амьдарч гуйлагч хамгийн баян сай дарга юу гэдэг тэ. Тэгэл яг тэр хүний зохиолыг бичээл тэгэл одоо хайрын дуу ч гэсэн одоо энэ нэг залуу байлаа их нэртэй хаягдлаа тий. Энэ хоёрын дунд болсон процесс яг юу вэ? Тийм болохоор одоо миний хувьд бол нэг тийм амар үнэн гэдэг талаар бол нэг амар бодоод байдаг юм бол байдаг. Тийм нэг хайрцаглаад байдаггүй. Яг хайрцаглахтан цаашаа үнэн мессежтэй байх нь бас зөв. Тэр төрлийн хөгжим байна, өөр төрлийн хөгжим байна. Одоо тэгээ хипхоп гэдэг чинь бас нэг талаараа одоо нэг тал руугаа бизнес те
нэгдэл рүүгээ илүү хипхопосоо том болцсон шүү дээ одоо. Тэг илүү өргөн цар хүрээтэй болцсон болохоор энийг яаж ашиглах уу? Одоо энэ төхөөрөмжөөр одоо юу хийх үү гэдэг чинь тэр артистын л сонголт байх гэж бодож шүү дээ. Яаж л одоо энийг ашиглаж болох. Тийм тэгэхээр юу гэх одоо чинь хуучин бол зөвхөн ингээд үнэн дуулаал те нийгмийн шүмжлэл нэг юм хайрцагт баригддаг байсан бол одоо үед ингээд янз бүрийн одоо тий маш олон рэперүүд гарч ирсэн задгаа сэтгэдэг тий тийм учраас ингээд одоо юу гэх юм хипхоп одоо Монголд гэлтгүү угаасаа дэлхийд ингээд баг н хоёр хурлаг болчлоо шүү дээ. Тийм учраас энэ бол юм сэтгэлгээний л асуудал гэж ерөөхдөө бол ярих гэдэг шүү дээ тий ер нь хэрвээ ийм байвал яг уу sorry bro. Хэрвээ ийм байвал яг уу тэр уран бүтээлч үннээс зүгтаагаад тим юм хийжсэн бол яг уу тийм юм хийжсэн гэдэг нэг аль нь үгүй үннээс зүгтаагаад яг тийм одоо үнэн биш те одоо тойрын хэлж байгаагаар бол тэр хийсүр те хэтрүүлэхтэй юм дуулж исэн бол яг уу үнэхээр миний амьдрал тийм байгааг мэдж байгаа те би тэнгууд ийм юм сонсмооргүй байна те би арай өөр юм хиймээр байна тэнгууд за энэ тал руу нь яваад үзье үнэхээр өөрөө хүсээд тийм юм хийсэн бол яах вэ энд бас бодгол асуудал юм байна л да тий надад бас нэг үнцэг байна яг тойр ингэ ярьсан чинь одоо жишээлбэл түрүүн Ламбогүй хүн миний гараж Ламбо байна гэж дуулж ийн гэж байна штэ. Магадгүй тэр дууг тэр залуу Ламбогүй ч гэсэн дуулахад Ламботой нэгэн тэрийг сонсоод кайфраад явах. Бас нэг тийм үнцэг байж болж байгаа байхгүй тий. Магадгүй тэр Ламботой амар цөөхөн кайфрах нэ тэг шах. За тийм тий. Яаж ч Ламбо байдаг гэж юу дээ тий. Гэтэ яг тэ юу гэх одоо жишээ нь бидний нэг амар буруу зүйлийг бол шүүхгээгүй шүү дээ тийм зүгээр л яг зочныхоо ол үйл бодлыг асуух шиг ингэж байгаа тийм. Тэнгүүтээ юу гэх хүмүүст ингээд тэг шиг хүмүүст ингээд харуулахыг хүсдэггүй ч гэдэм үү хүмүүст харуулдаггүй нууц тал чинь юу вэ? Нууц тал уу? Тийм хүмүүст нэг ингээд харуулахыг хүсдэггүй ч гэдэм нэг харуулдаггүй. Бро ч нөгөөс нэг тийм нууцлах маягийн хүн шүү дээ ер нь сошиал мөшлөг ч гэсэн. Хүмүүст харуулахыг хүсдэг нь жоохон тийм зожиг шүү дээ. Жоохон адаар аашмааштай шүү дээ. Тэ. Гэтэ ямар үед тэр адаар ааш гарч чинь? Янз бүр. Тэгэл их нэртэйгээ байх хүртэл тэгэл адаар аашмаш гарч ирдэг үе байдаг шүү дээ. Тэгэл жоохон шүүмжлэгч маягийн юм шиг тэ. Эсвэл юм жоохон гомдлдог маягийн юм шиг нэг тиймэрхүү юмнууд л байдаг. Тэгээ энийг ч одоо хүмүүсээс нуугаадах юм юу байх вэ? Гэхдээ наад чи хүн болгонд л байдаг. Би ч гэсэн яг адилхан. Хин ч ярихгүй болохоос тий. Ипош дээр одоо хүүхдтэйхээс хөгж юмээсээ одоо ингээл 27 28 гэл явж гин тэгээд бүх юм л одоо манай сонсогч нарын нүдэн дээр ийлэл байгаа болохоор тэгэл одоо нэг тийм нуугаадах юм бол байхгүй. Ганцаараа байх үед ер нь юуны талаар их бодож байна. Амар тийм дип юм байна. Амар хоол. Монгол тулгтны 100 ирэх юм гэл. Тий, ганцаараа байх үед гэж. Яг энэ хэсэг дээр. Нэр юуны тухай хөттэй бол. Одоо жишээ ер нь баг ганцаараа байхгүй юм шүү тий. Тий. Эсвэл юуны талаар боддог байсан бэ чинь. Ер нь одоо ганцаараа байх үедээ тэгэл за альбомаа дуусгачих юмсан даа л гэж ер нь их бодож байгаа даа тий. Энийг нэг хийгээд дуусгачих юмсан даа гэж л их бодож. Хамгийн сайнараа хийчих юмсан даа л гэж их бодож. Тий. Чи нэг Ванди нэг юмыг анзаарсан уу? 0-ийн өрөөг реструм гэдэг нь штэ. Тэрийг юус анзаардгүй байсан юм билээ. Реструм гэдгийг нь мэддэг ч гэсэн. Юу анзаарсан бэ гэхээр гэр бүлтэй болоод хүүхэдтэй болоод ингээд яг гэртээ байхаар тодорхой хэмжээний ингээд ядарч байгаа биз. Ингээд ер нь тодорхой хэмжээнд ядардаг байхгүй. Тэгээд тэр үедээ 0-ыг яагаад реструм гэдгийг ойлгож байгаа байхгүй. Йоо 0-д ороод суухаар л амардаг заяа. 0-д нэг 10 минут суугаад гараад тэр хүндрэхгүй асуудал биш шүү заяа. 0-д ороод ганцаараа нэг 10 минут сууна гэдэг чинь ёо заримдаа амар жаргал. Хувийн орон зайтай байгаа ч юм шиг үү. Цорын ганц хувийн орон зай 0 байгаа байхгүй. Ер нь бол гэртээ ороод тэгээ бусад үе тэгэл байнгын ингээл энэ талаас ихнэр энэ талаас хүүхдүүд гэл ингээл явчихдаг. Тэгээд яг гэр бүлтэй болж иж реструм гэдэг үгний утгыг ойлгосон шүү дээ. Тийм ер нь бас тэгдэм байлээ шүү. Гэр бүлтэй болоод яг ингээл студиэр сууж явах хүртэл яг нэг дууны яг нэг 70% оруулсан байж байгаа л ихнэр залгаал хараа битээр одоо ингэх гэж тэгэх гэж гээл тэнгүүт нэрээ энэ хоёрт ч би эрэхтэй шүү дээ. Би одоо харих хэрэгтэй юм байна гэл. Тэгэл нэг үлдсэн 30% нэг дуусгасан болчоод явд юм уу те. Эсвэл дуусахгүй за энийг маргааш ирж байгаа болно доо гэж явдаг ч юм уу. Ер нь тийм байлээ шүү.
Та хоёр юу яадаг нь бүр хорхоо хэлгээж надаа випнээсээ бүр наад нэг нарийнхнаас нэг авчих. Цаад уутан дотоос авчихдаг. Тэр биш бүр тэр цаана хасаг энэс нэг нарийнх нэг авдаг чи яг татж байгаа шиг. Өнөөдрийн подкастын хамтран ажиллагчаар HQD Vape маань хамтран ажиллаж байна. Хайтахан веб байна. Дайжгүй байна уу? Гоё юм. За ашгүй манай ивент итгэгч маань ивент итгэгч бишээ хамтран ажиллагч байгуулгын маань веб таалагдсанд баяртай байна. Тэгээд хоёрыг хараадсан чи бүр веб татмар санагдчихлаа. Энэ уусаа нөгөө CM-ээр GSM-ээр зарагдал байж шүү дээ. Энэ юу юм бэ лээ? Оргил супермаркет тэгээ Шангрила тэгээд энэ гейм центрүүдээр зарагдсан юм байлээ. Загварлаг өнгөлөг төмөр гадаргуутай 5500 10,000 20,000 соролттой төрлүүдийг санал болгож байна. HQD High Quality Device. За тэгээд ерөнхийдөө ямар төрлийн тоглоом тоглолдог вэ? Би жоохон шүүтер төрлийн тоглоомнуудтай жоохон Жишээлбэл авьяасгүй сонирхолтой. авьяасгүй гэж юу? Тийм, сонирхолтой. За RPG төрлийн тоглоомнуудад ер нь сонирхолтой. Тэгээд миний ер нь хамгийн дуртай тоглоом бол Far Cry. Far Cry-ыг би ер нь баг цуврал алганы дуусгасан баг шүү. Ер нь 100% achievement бол дуусгасан. За. PlayStation дээр үү, Steam дээр үү? Нөгөө анх хүүхэд байхад нөгөө cracked-ийн тоглож эхэлж байгаа л тэгэл сүүлийн үед нь бол бүгдийг Steam дээр, юун дээр, PlayStation дээр тоглосон. PlayStation дээр буу барьж явдаг тоглоом амар хэцүү тийм. Тийм, ер нь жоохон буудах сурцсан уу? Ер нь. Гэхдээ тэгэл аргагүй дуртай болохоор тэгэл нухсаар байгаа л хамгийн сүүлд Үкүн тоглож үзсэн. Үкүн надад аюу тийм хэцүү санагдсан. Гар мараа шидээгүй юу? Тэгээ ер нь амар хэцүү, жоохон хэцүү тоглоом байлээ. Үнэхээр хэцүү юм билээ. Би өөртөө гараас авмаар санагдсан тий. Тийм. Тэгээ нөгөө нэг easy mode зөөд гэж байхгүй байгаа тий. Тэгэхээр нөгөө нэг давж ижил гарна. Тийм. Нэг босс давчаад дараагийн босстой нь үзэж яхад өгчих юм бол дахиад нөгөө өмнөх босстойгоо дахиад тоглох болж байгаа биз. Тэр мөр амар зовлонтой л юм билээ. Тэгээд спортын тоглоом бол нэг сонирхдаг. Би 2K чинь шүү дээ. За 2K. Тийм үү? 2K одоо ер нь тоглож байна уу баг? Гэртээ тоглоё шүү. Яг өглөө ирцэрж мөрчих юм бол за нэг ганц тоглож игээд. Би нөгөө My Career-с илүү нөгөө My GM гэдэг багийн менежер тийм хөгжүүлж тоглох илүү дуртай. Ер нь сайн тоглодог. Ядарсан үнд яах вэ? Тоглолчноо. Тэр одоо нэг нууц задлахад удахгүй бас ийм e-спортын бас контент хийх гэж байгаа байхгүй юу? Тэгээ хамгийн эхлээд 2K-ээр эхлэе гэж бодсон. Тэгээ тэндээ ямар ч байсан одоо урьдчи халвясаар одоо учрал байгаа. Учрал ч бас амар гээл байгаа. Тэгээ учрал 1D2 боллоо. Тэгээ репрүүдийг ерөнхийдөө уриал тэгэл 2K мөкэ тоглуулаад те ингээл хүснээрээ гоё юм чөлөөтэй нэг юм контент хийж өгөх гэдэг бодож байгаа. Тэнэг хасахаас бусдаа тоглохнод бол нэг асуудал байхгүй. За. Учрал хоёр болоод хоёулаа л тэгж ярьж байна. За, ер нь л бас учрлаас тэгсэн байхгүй. Тэнэ бол амар мэрэгжлийн. Бусдтай нь бас асуудалгүй л гэж хэлээ. Тэгэхээр цаа чи яг дүүргд юм байна те шидэлтэй. Сайн байна. Дүүргдэг хүмүүс сууж штэ. Энэ хоёрыг л хамгийн ихэнд тавья. Тэгм бро ер нь одоо NBA энэ төр үздэг үү? Ер нь тэнхэр сонирхол юу вэ? Ямар багийг дэмжиж байна? Үздэг. Одоо нэг дэмжээд байгаа ч баг байхгүй. Тэгэл яг гарсан гоё тоглолтуудыг ер нь бол үзчихтэй шүү. Нэг хөв тоглогчийн фэн энэ төр бол биш үү? Тий, яг уу фэн л дээ. Хиний фэн? Джеймс Хардны фэн. Джеймс Хардн нөгөө сагсан бөмбөгийг арай илүү юм swag-ий тоглолт юм шиг надад санагддаг. Яг юм өөрийнхөөрөө юм яг тогтсон юм хөдөлгөөнүүд биш зүгээр яг өөрөө яамаар байна те. Тийм тэгж тоглолт юм шиг санагдав. Алдарт crossover, алдарт step back гэл те. Тэгэд нэг юм юу юм хичээхгүй харагдуулаад идэх те. Зүгээр ингэж явж байгаа л ингээл нэг зогсон чи стил хийждэг ч юм уу. Нэг тийм аим хичээ одоо сүүлийн үе мэдхгүй сагсан мөгч бас тийм болдог юм шиг. Никола Йокич энэ харангуул те. Аим хичээгээл юм ярцгал болчин нэг байхгүй. Тэгсэн ирнэл яг юм систем дээр амар таарч тоглоо. Энэ жилдээ Хартон бүр яг камбэк хийчлээ те. Амар сайн байна те. Тийм сая сүүлд 50 оноо авч маа амар л. Тийм. Clippers энэ жил их хэр найдлага тавьчихна. Би ч тэ найдлах тавихгүй чааш. Тий. Би нөгөө NBA Tokyo ялдах
тэнэ ах энтертэй, бааж ах энтертэй амар ойрхон болохоор нэг тийм би одоо энэ дээрдэг хүн биш юм шиг санагдаад тийм болохгүй юм шиг болохгүй юм яриад байгаа юм шиг. Гэтэ тэр идтэй ярихгүй ч гэсэн мань идтэй ярих юм бол бидний дунд баг NBA ток шиг л яриа гарна шүү. Яг нөгөө сонирхогчийн төвшөнд те. Тэгээд одоо ер нь тэгэл энэ жил OKC одоо бүр цаасан дээр чарсан яг бүх бодит байдлаар нь чарсан тэгэл бүх юм нь OKC илүү байгаа юм шиг санагдав. OKC-г авраг авна гэж бодож байна уу? Тэр яадаг юм бол тэр яг OKC шиг амжилт үзүүлсэн 10 баг аруулаа авраг авсан л гэж стат байд юм бэл шүү дээ. Одоо статистикчтай худлаа ярихгүй л үүдэл. Харж шүү дээ. Одоо юу ч гэсэн бүгдээрээ үзэгчдийн хуваар харъя. Тооны ухаан статистик хамгийн агуу ухаан гэдэг шүү дээ. Тэнгүүд спорттой холбогцож броон баасаа спорт интернет хичээлжсэн. Тийм. Хичээлжсэн. Би миний 7 дугаар ангиас 12 дугаар анги хүртэл дунд анги ахлах ангийн ер нь 5 жил бол турникийн дээр л өнгөрсөн дөө. Тийм үү. Над бол за яг одоо бол би чадхаа болцсон байж магадгүй л те. Гэхдээ ер нь би нэг дахиад нэг сар хичээлчихэд бол над турникийн дээр чадахгүй юм гэж баг байхгүй те. Би бүгдийг л чадна. Өнгөрж байгаа юм биш үү. Гэхдээ ер нь бүгдийг л чадаал дууссан. Тэгэл дууссан ер нь бүгд. Тэгвэл тэгээд юу гэх нөгөө би сэний дараагийн асуултын хариултыг тодорхойлчих шиг боллоо л доо. Хүмүүст нэг юм за яг уран бүтээл, рэпер, тэ дуучин гэдгээр нь мэдэн тэгэнгүүт хүмүүсийн мэдгүй нууц юу гэж асууж ирсэн байхгүй нууц аваас. Тийм, турник юм уу? Яа харахгүй нөгөө би ч амар цөөхөн найзтай багын. Одоо гарын 5 уранд л багтгаар найзууд байна. Багын цөөхөн найзууд. Тэгээд найзуудтайгаа бид ер нь турникийн дээр л бүх л өдөр өнгөрдөг гэсэн шүү дээ. Хичээл дарлаа, турник, өвөл, турник тэгэл цонхтой цаг гарлаа, турник, оройн бүгдээрээ гэрлүүгээ харж буцаж цуглалаа, турник тэгэл бүх юм турник ус. Тэгэл яг хүний хийж сурах ёстой ер нь бүх элементүүдийг бол ер нь сурсан. Тэнгүүд ингэ сайн найз гэлтэй. Тэнгүүд Вандигийн хувьд ер нь хамгийн сайн найз гэж яг хэнийг хэлэх вэ? Тийм ярилцдаг найзууд амар гоё шүү дээ. Тийм. Би ингээл над таяа асуудалтай ч юм уу эсвэл жоохон сэтгэлээр унтсан үе үтж байх юм бол тэгэл мэдээж хамгийн түрүүнд би ихнэртэйгээ ярилцсан. Ээжтэйгээ ярилцсан. Одоо би хотын ээж гэдэг манай ихнэрийн ээж би хотын ээжтэйгээ ярилцсан. Тэгээд яг гэр бүлийн хүрээллээс тусдаа ярихаар хүн байх юм бол би нэг 4-5 найз руугаа л залах байлгүй хамгийн түрүүнд. Тийм. Тэр хүмүүс хамгийн сайн ойлгоно. Намайг ойлгоод байх шаардлага байхгүй шүү дээ. Сонсох. Тэгэл тэгсэн юм уу. Тэгэл над бас гоё ах нар байдаг. Тийм. Миний яг найз шиг ах нар байдаг. Тийм би ах нартайгаа ярилцсан. Залгаал ага ийм байна, тийм байна. Жохон энэ удаад ингэчлээ. Юу гэж бодож байна? Та ямар зөвлөгөө өгөхөр байна? Тэгэл би нэг ер нь жохон хүнээс ингээ асуудаг төрлийн хүн л дээ. Интэл дээр юу гэж бодож байна? Нэг ийм тий тэгж асуудаг. Тэр нэг байнга нөгөө юмны гаргалгааг хайж явдаг хүн гэсэн бохоггүй. Одоо нэг газараа одоо бүгээд одоо буглараад ахгүй. Заавал тэрнийхээ асуудлыг шийдвэрлэж гаргалгааг хайж тэрнийхээ дагуу явдаг хүн биш үү те? Тэр чинь бас зөв. Тийм байж магадгүй шүү. Би ер нь над нэг асуудал байлаа гэж бодоход тэрийг яг шийдэж л санаа амардаг. Тийм. Ерөөсөө тэрийг шийдэхгүй ингэж хүмүүс шиг болох байлгүй дээ гэж өнгөрч ерөөс чаддаг. Заавал тэрийг шийднэ. Заавал тэрийг ингэж зөв тийшээ хандуулна. Би ч ер нь нэг тийм хүн амтнаа ч гэсэн нэг ер нь нэг асуудалтай байж ер нь чаддгүй юм дөө. Ерөнхийдөө ямар хүмүүсээс шууд зайгаа ирдэг вэ? Асуудалтай хүмүүсээс. Тийм. Тэс дуусаа өөдснэг зовлоо ирээдтэйг л хүмүүс хэцүү гэдэг тийм. Одоо ингээл асуудал бол хүн болгонд л байгаа шүү дээ. Тэнгүүт нэг амьдрал чам цаанаас нүгж байгаа асуудал төр чи өөрөөсөө болоод илүү их асуудал цуглуулдаг хүмүүсээс л зайгаа ирдэг шүү дээ. Тэ чи тэ
чи өөрөөсөө олж штэ ээлжмэр санагддаг тийм хүмүүсээс л ер нь зайгаа барьдаг та. Түрүү ингээд ерөнхийдөө хүмүүсээс их айгүйх асууж одоо гаргалгаа хайдаг гэдгсэн штэ. Магадгүй өөрөө бусдад зөвлөгөө өгдөг үү? Ер нь тун давгүй ярилцагч гэж хэлдэг штэ. Ойр тойрныхан бол тэгэл яг уу би одоо чадах юм аа л хэлж байгаа нь л тэр штэ. Тэр түүнээс одоо би тэр хүнд одоо сумных нь урдуур ороод өгч чадахгүй юм чи одоо миний өгч чадах хамгийн л сайн бол тэгэл зөвлөгөө шүү дээ. Тэгэл өөрийнхөө хэмжээнд л өгж байгаа нь л тэр л байх л та. Өөрийгөө өөрчлөх уучлаарай бро. Өөрийгөө өөрчлөх боломжтой байсан бол ер нь яг юг өөрчлөх вэ? Яг одоо юу ч өөрчлөх. за энэ занг өөрчлөе. Юу ч өөрчлөх. Юу ч өөрчлөх. Яг байгаараа. Тий. Тэгэл сайн муу нийл саваа дүүргэн идэх шиг тэгэл одоо үнэхээр одоо би бас энийг хүмүүст хэлье гэж бодож байсан. Амар удаа. Одоо намайг жин нэмчлээл гэж юм, хөгшөрчлөө л гэж юм, овртоо олчлоо, нам суучл гэж юм, хипхоп дуунууд хийхэ болжлоо, амар тийм юу хүн болчихл гэж юм. Тэгэл энэ бол би шүү дээ. Тийм. Энэ бол би шүү дээ. Тэгэл би өөрчилчих байсан бол өөрчлөх л байсан баг. Тэгэл энэ над таалагдж байна. Тийм. Тэгэл энэ бол би. Тийм болохоор хэнийг ч битгий ер нь тэгж гаднах төрх өөрчлөл зан характер тийм юмар нь ер нь нэг их шүүх хэрэггүй байх л гэж боддог шүү дээ. Тэгээд нөгөө бидний амьдрал чинь нөгөө танаас, надаас, Невсакаас илүү бодох ёстой асуудал зөндөө байгаа болохоор тэднэрийгээ илүү бодвол их зүгээр л санагддаг шүү дээ. Миний тухай бодохоос илүү урдах 5 колныхоо тухай, эсвэл эхнэр хүүхдийнхээ тухай, эсвэл ээж аавынхаа тухай бодвол арай илүү дээр санагддаг шүү дээ. Миний тухай бодоод надад алдаа дутагдлаадаг бол би тэрийг өөрчилчих л байсан байх. Тэгэл миний ойр дотны хүмүүс намайг иймэр нь хайрлаж болж байгаа юм чинь тэгэл одоо тэгэл бусд нь хамаагүй шүү дээ. Тийм иймэл байх ёстой байлгүй дээ л гэж бодсон. Вандыг чи муусан гэд хизэж гүлгмэн зурагтаа гарахгүй. Тэгээ нөгөө хамгийн муухай юм нөгөө чи ингээл таргалчч яачч хөгшөрчч гэл энэ над нэг жоохон тийм сонин санагдчих шүү дээ. Тэнгүүд одоо ингээл энэ нийгэмд те хувийн орон зайгаа ер нь бро хэрхэн хамгаалж जैन тэгээд ийм за мега стар шүү дээ. Ер нь бол ийм Монголд ийм мега стар байхтай хүн болгонд таньдаг байх ер нь хэр дарамттай байна ер нь. Хэр дарамттай санагдаж байна. Зүгээр шүү дээ. Гоё шүү дээ. Тийм дарамт гэхээсээ илүү нэг тийм нөгөө манай монгол хүмүүсийн юм тусалчих юмсан гэдэг сэтгэл айгуу гоё. Өө манай тэр явчих шүү дээ. За энийг нэг бүтээгээд өгч юмсан. Энийг нэг туслаад өгч юмс те. Чадахгүй бүтэхгүй юм байх юм бол энийг заагаад өгч юмсан. Яг энэ сэтгэл нь илүү гоё гэх юм уу? Тийм дарамт марамцаад байх юм байхгүй те. Гудамжинд нэх хайхтар үзэн ядагч чи ингэдэг тэгдэг мэгдэг гэж хараад зөвч янз бүр болж байгаагүй. Гүү тэгээд би ч нөгөө хүмүүстэй айгуу дажгүй харилцаатай байдаг болохоор нэг тийм за ер нь бол нэг ван дэм хөгийн писта гэд ярьчих хүн баг байхгүй хаа. Нүүрэн дээр ирээд те. Тэ. Одоо ингээд фэйсбүүкээр ч тэр инстаграмаар ч тэр та нар ингэдэг одоо бити арих уу бити ингэ өдөрт тедэн ном унш гэл нэг юм ядаргаатай хүмүүс амар их байгаа даа штэ. Тэдний талаар юу гэж боддог вэ? Тим хүмүүс ер нь байх ёстой юу байх ёсгүй юу? Байх ёстой юм шүү. Байх ёстой болов. Би байх ёстой чи юу гэж бодож Даа нааш шаа. Хоёр юу гэж бодож байна. Би ингээд хоёрлоо хараа сууцаар айгу гоё юм биш үү? Хоёулангаас нь асуугаад. Тийм хоёр надаа нанаас уучих. Яг нь ер нь бол бодоход бол угаасаа байх ёстой гэж боддог. Тэрийг угаасаа үзэх нь үзэл үзэхгүй нь үзэхгүй шүү те. Одоо юу гэх 21-р зуун болж гин 2025 он болж гин яран зүйн контент үүсгэж байгаа чинь те бид нэр тийм одоо юу гэх би бол яг ингэж боддог госож хамаа ч юм уу тийм хүмүүс үзээд байж яснаас ядаж нэг иймэрхүү те одоо чи ингээд өглөө эрт бос мос ч гэдэм үү тэр хүн өглөө яг үнэндээ тэр хүн өөрөө өглөө эрт босдог үгүй нь бол хамаа байхгүй байхгүй. Тэнгүүт юу гэх өглөө эрт бос одоо ингээд юм гоё л зүйлд уриалж штэ. Тийм учраас ер нь бол нийгэмд бол тодорхой хэмжээний хүмүүс угаасаа л байх хэрэгтэй гэж боддог. Тэгээ юу гэх тэр хүн чи өөрөө тийм бичлэг хийснээрээ бас өөрийнх нь ингээд бизнес бас ингээд явж штэ те. Тийм учраас энэ бол нэг тийм асуудалгүй юм хөө бистаа одоо л ингээд нийгэмдэр байх ёсгүй мосгүй нэг тийм хүмүүст бол
бол нэг байдгүй штэ. Аа. Тэг яа Би тэгвэл үнэхээр юу ч хийж бол. Аа. Энэ ийм юм шиг санагдсан. Сая таныг яг асуунгууд ч л тийг санагдлаа л да. Энэ контентууд энэ одоо мэдээллийн урсгал энд гардгаараа л гарна. Аа. Та байхгүйсэн ч гарна. Би байхгүйсэн ч гарна. Саг байхгүйсэн ч гарна. Тийм болохоор яг энэний фильтр гэдэг юм нь яг чи өөрөө байхгүй. Аа. Яг юуг фильтрлж чи юуг харах уу, юуг айдлаа болох уу, юуг сонсох уу, хинээс үлгэр дуурайл авах уу, тэрийг чи өөрөө л шийднэ. Аа. Тэг чи шийдэхгүй байсан ч гэсэн тэр контентууд, тэр мэдээллүүд гараа л. Тийм болохоор тэгэл өөрөө өөртөө эзэн байх л юм шүү. Тэгж л бодлоо шүү дээ. Хоёр ямар ухаантай юм бэ? Та тэр дээр юу гэж бодож байна? Би бол яг хоо зүгээр яг ингээд Instagram story гүйлгэж яхад ингээд магадгүй дагаагүй хүмүүс ингээд спонсорд болцсон ингээд ингэж тэгээч гэдэг тийм хүмүүсийг шууд блоклчтэй. Тэгээ ер нь бол яг тийм хүмүүсийн яриа маяа тийм юмд ер нь амар дургу. Тийм. Яг үнэхээр чин сэтгэлээсээ хилээд байгаа юм уу гэхээр надад бас тэг санагддгүй юм. Харин тэгэхээр та яг өөрөө өөртөө фильтр нь болоод байгаа ч тийм. Яг зөв. Блоклж ийн гэдэг чинь. Өнөө өглөөлөхэд би нэг юм уншсан байхгүй Facebook дээр Facebook орсож. Арх уудаггүй хүмүүсийн толгой илүү ажилдаг. За одоос арх тамхи би бол огт хэрэгэлдэггүй. Тийм учраас миний толгой ингэж их илүү ажилласан. Тэгээд би энэ эмгтээтэй суусан ингээл амар нэг хүн биччихжээ нэрийг хэлээд яг ихэнх нь уншсан баг. Надад бол тэр амар тийм ядаргаатай санагдсан баг. Тэр хүн арх уудаггүй тамхи татдаггүй л байг тий. Тэгээд яг үндэ би ингээд тэн дээр ингээд бодоход энэ хүн надаас ухаантай хүн юм уу биш юм уу? Би одоо жишээлбэл уудаг, тамхич татдаг, би энэ бүх муухай юм хэлдэг. Тэгвэл би бас юм ухаан муутай яваагүй байхгүй. Одоо тэр хүний хэлж байгаа уудаг хүн одоо амар ухаантай байдаг. Энэ уудаггүй хүн тэгдэггүй. Ялгаагүй шүү дээ. Чи зүгээр л хэрэглээ бид нар нэг л амьдрын те хамаагүй уумаар байгаа юм аа уугаад идмээр байгаа юм аа идээд ингээл байх хэрэгтэй байхгүй. Тэгээд яг хаа тэрийг би дотроо бодоод үзсэн одоо хоёр хэлж байгаа вандыг хэлж байгаа ялангуяа би өөрөө фильтрцсэн л юм байна те. Тэгэхээр би бол бас ерөнхийдөө бас фильтртэй ханддаг. Ер нь бол хэрийн нөлөөлөгчд бол надад жишээлбэл нөлөөлөхгүй. Инфлюенсер гэдэг үгэнд би бол жишээлбэл итгэдэггүй юм байна. Итгэдэггүй. Тэгээд та сая ингэсэн шүү дээ нөгөө ингээл ном унш эрт бос ингэдэг гэдэг хүмүүс байдаг гэдэг шиг би бас нэг юмыг боддсон юм л та. Одоо үзэж байгаа дүүнрээ одоо миний үеийнхаа одоо миний ганц зөвлөх юм бол юм болгон сайхан байх ямар ч алд байхгүй. Тий. Амьдрал чинь ерөөсөө ингээд байнга гоё юмар дүүрэн байна гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор одоо ингээл Instagram-ийн стори шиг байнга амьдраад байна гэж ерөөсөө байхгүй л дээ. Тийм болохоор энэнийг л жоохон ялгаж салах юм шиг байгаа юм л та. Тэ одоо ингээл нэг гоё рэпер те гоё хувцалдаг те гайгүй амьдэрдэг тим рэпер байлаа гэж бодоход тэр рэперийн ард тэрнтэй л адилхан асуудал байгаа. Тэрийг ингээд сторидо хийхгүй штэ. Тийм болохоор ингээд байнга ингээд тэр нэг дэлгэцээр хардаг шиг ер нь бүх юм байна гэж байхгүй болохоор тэгээд яг дор бүрнээ л яг үнэхээр яг өөрөө өөртөө эзэн болоод гоё амьдралтай гоё эзэн байх чинь л гоё шүү дээ. Тэгэл амьдралаа гоё авч явбал байх хэрэгтэй л гэж бодож байна. Тий. Ерөнхийдөө нөгөө өөрөө өөрийгөө л хийчих. Тий. Би бас яг энтэл дээр бас амар тийм юутай байдаг зарчимтай. Ер нь өөрөө ч тэр хүнийч тэр өөрөө өөрийгөө л хичээ. Би одоо жишээлбэл хизээч ингээд нэг хоёр хэрэлдэж байгаа хүнийг энэ яасан муухай, энэ сайхан, энэ зүв буруу муруу гэж тэгж Facebook дээр энэ амьдралтаа шеэр хийж үзээгүй байхгүй юу? Тэр хараал өнгөрдөг. Тэгэхээр ерөнхийдөө одоо яг хоёрын хэлснээр бүгд өөрөө өөрсөндөө эзэн байгаа ч л гэж одоо хэлий та. Одоо амар зөвлөгөө өөрсдөө зөвлөгөө өгöd байгаа юм тий. Ер нь бол өөрийгөө хичээ. Тэгэл болоо. Угсаа сая ванд хэлсэн шүү дээ. Юу гэм бид гурыг ярьлаа гэдэг тий. Нэг амьдрал нэг сайжаа тийм байхгүй шүү дээ. Тийм учраас яг өөрийнхөө яг асуудлууд дээр л гэл фокуслах явах нь хамгийн чухал санагдсан. Тэгмэд би вандаас нэг асуух зүйл нь юу байна л та. Хамгийн их баярлж бас тэгээд хамгийн их харамсдаг зүйл чи одоо бодгоо тэр нь юу вэ? Хамгийн их баярлсан үе чи охиноо төрөхтлээ амар их баярлсан та. Баярлсан балмагцсан хоёр яг зэрэгл нийлсэн. Сүүтэй зай сүлж байгаа юм шиг л яг сүлжтгэл юм байлээ.
би яг өөрөө яг хараа зогсчихсон болохоор тэгэл бүх юм амар яг нүдний урд болж исэн болохоор тэгэл хүн гэдэг одоо бодгалчин энэ хорвоо дээр ингэж мэдлдэг юм байна. Тэгээд одоо би ингээл өмнө үхэл хагцлын тухай дуулаад үхлээ хатлаа хэцүү байна. Орж ийн тэгж дуулааддаг гэсэн бол за одоо ч жоох өөрөөр бодох хэрэгтэй юм биш үү гэж нэг бодож үзчих. Тэгээд би одоо охиноо ингээл тэрх болгондоо хэлдэг шүү дээ. Намайг сонгож ирсэнд баярлалаа. Авигаа сонгож ирсэнд баярлалаа гэж үнсдэг тий. Тэр миний хамгийн их баярлж исэн мөч. Тэгээд одоо охиноо би өглөө болгоо яг орон дээрээс нь аваад эхнэрээ жоохон амраах гээд ингээд том өрөө рүүгээ орохдоо би ингээд намайг хараад ингээ инээж яхахын харангуут. За миний хамгийн баярлж байгаа мөчүүд энэ л юм байна даа л гэж боддог. Хамгийн харамсдаг мөч баг байхгүй тий. Тэгэл болсон юм бол болсон, болоод өнгөрсөн. Тий. Яг тэгж хүлээж авахгүй юм шиг байна. Тэнгүүд өнгөрсөндөө нэг юм харамсалч юм уу, нэг юм гомдол дагуулчаар өөрийгөө чөлөөлж чадахгүй байгаа ч тий. Өөрийгөө нэг юм чөлөөтэй амьдрч гэдэг юм сэтгэл нэг юм байгаа байхгүй тий. Би гэхдээ яг толгойд нэг юм бууж ин л та би эмээгээ бурхан болж очиж чадаагүй. Тэг жоохон байсан тэр үед. Жоохон байсан болохоор яагаад чи би явъя гингүүт надад тэгээ эрх мэдэл дутсан шүү дээ. Тийм тэгэл ээж аваар үлдээгээд явц. Тэгээд тэрэн дээр жоохон харамсч явдаг. Би одоо намайг нэг өдий зэрэгтэй явж байгааг нэг харчихгүй явтаа л гэж боддتي. Харуулчихгүй явтаа гэж л боддتي. Тэгэл одоо харж байгаа бах уу? Харж байгаа бах. Яг хилчилээ хараад л яж байгаа бах та. Яг одоо зүрхэндээ ингээд тээж явж байгаа ч үгүй юм уу те. Хамгийн том мөрөөдөл чи юу юм бэ? Мөрөөдлөө гоё л амьдрах шүү дээ. Асуудалгүй. Миний хувьд бол гоё амьдрал гэдэг теорем бол мөнгө төгрөг, эд баялаг, тийм материаллык зүйл биш үү? Яг мөнгөдөө төгрөгтөө эд баялагтай байх юм бол над гоё. Гэхдээ амар жимэр те хил амгүй, хэрүүл тэмцэлгүй, эрүүл саруул, илэг бүтэн тэгж л амьдрах юм бол надад. Энэ бол миний яг ийм урдаа тавьсан жанжин шүү. Би ер нь ингэж л амьдрна гэж боддог. 3-5 жилийн дараах one day ер нь хэрхэн дотроо харж байна. Нэг иймэрхүү төвшөнд хүрсэн байна гэж байна. Харин одоо энэ хийж байгаа цомгоо л хараг. Энэ цомог ямар болох нь тэгээд энэ цомгоос шалтгаалж. Тэг энэ цомог ямар болох нь тэгэл 3-5 жилийн дараа яг тийм л нөхцөл байдал намайг хүлээж авах байлгүй гэж бодож байна. Яг би бол энэ цомогт айгүй ихтэй байна. Маш олон удаагийн оролдлого, маш олон удаа магадгүй нөгөө цаасан дээр бичээл болохгүй базаал шидэд идэг шиг маш олон цаасыг тэр хогийн савыг бүр дүүртэл хэдэн удаа дүүргэж хайж хагаад хамгийн сүүлийнх нь одоо ингээд болоод тэгээд ингээд сонсогчдын ялангуяа фэнүүдийн гар дээр очих гэж байгаа учраас энэ бол яг нөгөө нэг сүмсээ зориулсан бүтээл одоо гарах гэдэг нь шүү дээ. Тэгэхээр би бол одоо чиний шин цомогт бол ихтгэлтэй байна. 20 дуу тааш тий 20 дуу. Тэгээ 20 дуу бол нөвж өгөх гэж бодож байна. Би тэгтээ нэг цацсан дуу оруулахгүй 20 дундаа. 20 шин дуунаад байхаар хийж байгаа. Хийж байгаа ч гэж одоо ер нь баг болцсон дөө. Одоо яг final touch хүргэлтээ. Одоо яг ингээд гэр бүл хүүхдүүд тэгээд энэ одоо тоглолт те одоо энэ өндөр хэмнэлттэй амьдралынхаа яг хаагуур нь ингээд цомог бичиж юу ер нь одоо шөнө оройгоор сууж гинөө эсвэл би ер нь тэгдүү шүү дээ. Юу ачдаг шүү дээ. Тайм менежмент ер нь сайн уу? Гүү. Нэг сайн байсан. Тэгээд одоо манай охин ч жоохон байна. Би ч одоо хэд хоног ингээл ихнэр хүүхдтэйгээ гэртээ байж байгаа л агаар салхинд гарч мараал тэгж байж байгаа л тэгэл нэг 2-3 хоног ер нь студ руу явна өглөө босоод за студ явчаад иргээл тэгэл суухтаа за яг толгойд тэр нэг бодсон юмнууд байгаад шүү дээ. Нэг иймэрхүү дуу юмдаа нэг санаа нь иймдээ гэл толгойд төрөө бодсон байгаа юм чинь. Тэгэл очиод яг суудаг. Яг орой болтол суудаг. Нэг 2-3 хоног 7 хоногийн ер нь 2-3 хоног бол орой болтол суудаг. Охиндоо зориулж дуу гаргая гэж бодож байгаа юу? Арай ихтчих байхаа. Гэж боддог шүү дээ. Тэ охиндоо тэгээд ээж аваартаа зориулаад дуу их юм бол одоо арай дутуу юм ичих болов гэж боддог шүү дээ. Тэгээд юм ажиллах юм тий. Бэлэн болсныхоо дараа л хий.
дээр үед бол хамтлагууд айгүйх тийм ээжтэй, аавда, охиндоо, хүүтэй гэл айгүйх тийм дуу хийдэг гэсэн юм. Бараг л хамтлаг болгоо ээжийн тухай I Stop Motor Rap гэл ээжийн тухай дуунуудтай, аавын тухай дуутай, одоо Quizal гэхэд охиндоо гэл охиндоо билүү юу лээ тийм охиндоо зориулсан дуутай ингээл бүгдээрээ ингээл тухай тийм дуу айгүй их гардаг байж одоо яг тийм дуу маш ховор санагддаг надад. Тийм байдаг уу ер нь? Харин Одоо New School одоо танаа үеийнхний дунд New Cycle мэдчихэдэг. орж ирдэг байс. Тэгээ ямар ч сан нэг тийм хүмүүс нь байдаг санагдаад шүү. Тэгээ байдаг бол биш хаа. Ванди өөрөө ер нь ямар хамтлаг дуучин сонсд юм бэ? Би тэгэл Инэрл ахыхаа фэн. Фэн тий. Инэрл ахыхаа фэн. Rock Bay ахын фэн. Машин төвчлэн хийний дуунууд явж байна. J ахын фэн, Descent ахын фэн. Би Гарда ахын фэн. Би яг ийм жоохон үг сайн бичдэг рэпрүүд илүү дуртай юм шиг. Миний яг нэг тийм хүсэл сонирхол бол үг сайн бичдэг рэпрүүд сонсч өссөн болохоор яг нэг тийм үгийг илүү чухалчилж бодд юм шиг санагдсан. Биш бид хоёроос нэг юм асууя. Танаа үеийнхэн одоо ингээд дууны үгийг ингэж магадгүй ингээд тий цаасан маасан дээр бичиж ингэж авд сонсдог байсан уу? Ингээд цээжилдэг ч юм уу тий. Тэгээд цаасан дээр бичиж дагаж дуулж муулдаг байсан уу? Тийм манай ах над яг нэг тийм цаас өгчсэн. Нөгөө Big сахын нөгөө My Love гэдэг дуу байдаг шүү дээ. Тэрний үгийг ингээ бүтнээр нь ингээд дэвтрийн гол цаасан дээр бичсэн байх нь надад өгөөд би тэрийг уншиж үзээд энэ дууны үг юм уу гэд нэг анх харж ирсэн санд. Ааха. Тий. Манай үед болохоор ингэдэгс нэ FM-ээр 101.7-оор бид нар чинь яг нөгөө нэг яг тэр болгон тийм амар хөгжим одоогийнх шиг юм юу байхгүй интернет ч байхгүй штэ. Тэнгүүт FM-ээр дуу явангууд кассетэн дээр бичээд авчин заяа. Тэгээ кассетаа ухрааж жаад яг ингээд мөрөөр нэгэл плей тавиад буцаж ухраагаал ингээд бичээл тэрийгээ тэгээ цээжилдэг гэсэн аахгүй. Тэгээ би нэг удаа I Stop-ын Super Beach гэдэг дуу байдаг та хоёр мэдэх бах те. Дээр үе тэрийг би англи хэлнийхээ дэвтрийн арын одоо нэг тухайн шин дэвтэр байгаагүй хамгийн арын хуудсан дээр Super Beach-ийг бүтэн хуулаад тэгээ нэг англи хэлнийхээ багшид мартаж нөгөө дэвтрийг шалгуулахдаа тэрийг үзүүлээд тэгээд нэг нэвшигтэл гөөлжиж илээ. Манай үеийнхэн ерөөхдөө бүгд дандаа байна. Тийм бүгд дандаа юм цаасан дээр бичиж тэгэж нэг дуугаа цээжилдэг гэсэн юм. Одоогийн шиг нэг шууд дутаа дуугаа тавиад сонсох ямар ч боломж байхгүй. FM л хүлээдэг. Тийм тэгэхээр тэр үеийг бодвол өнөө үеийн одоо хөгжим илүү гоё болж байгаа нь бол аргагүй л нэ бас юм технологийн дэвшлээс шалтгаалаад нь шүү дээ тий. Тэгээ тэнгууд яг би нэг юм төсөөл маягийн нэг асуулт сууч нэг дуу ирсэн дээр. Одоо юу гэх юм. За Вандиг ингээд одоо үлдэж байгаа бүх амьдралдаа ганцхан дууг сонсоо. Жин дууг насаараа сонсон шиг үйл ямар дуу сонсох вэ? Миний нэг сүүл цацсан гэрэлтэй гэдэг дуу. Тэр дууг л бүх насаараа сонсон. Аа. Яагаад? Гэрэлтэй болохоор. Тэрэн дээр яг миний хамгийн дуртай мөрөнд тэгдэг байхгүй. Ганцаардлын хүндий минь одоо шүн болгон гэрэлтэй гэдэг байхгүй. Тэр ингээд тийм одоо намайг гэрэлтэй цонх хүлээж гин те. Тэгээд миний одоо ганцаардлын хүндий одоо байнга гэрэл тусдаг болсон. Одоо ийм вандэ болсон шүү гэдгээ. Тэрийг яг нэг хүн сонсоогүй л хэлээ л те. Тэгтээ тэр миний ямар ч их хандлттай дуунаас илүү надад таалагддаг. Би тэр дууга насаараа сонсноо. Манай өнөөдрийн подкаст дээр Super Glukose ус байна. Та бүхэн эрч хүчээр дутах юм бол энэ усыг авч хэрэглээрэй. Тэгээд үнэхээр гоё амттай ус байна. Бидэнтэй хамт байгаад баярлалаа. За одоо ингээд сошиал дээр ерөнхийдөө ингээл янз бүрийн дайралтууд амир их ирж штэ тий. Ирдэг одоо магадгүй клипний чин доор ийм тийм гээл эсвэл одоо юу вэ тийм зурагны чин доор бичдэг ч юм уу. Тэгээд тэр хүмүүс өөрсдөө ингээд буцаагаад ингээд хэлэхээр чи дархлаатай байгаа ч гэдэг байхгүй юу. Одоо жишээлбэл над руу бас тэгж аягүй тайр тий. Тэгээд би ингээд хэрэлдэх гэхээр дархлаа суугаагүй шүү дээ гээд. Вандигийн үзэр дархлаа гэж юу юм бэ? Та үгжиж чинь. Та өөрөө бид нар одоо энэ тийм дархлаатай байх ёстой юу ер нь одоо хүнд оромжлуулаад сууж идэг магадгүй өөдөөс нь үг хэлэх ирэхгүй
байгаагаа бид нэр одоо барыг дархлаа гэж ойлгох юм уу яах юм те. Эсвэл бүр тий одоо хүсэж байгаа юм нь юу гэвэл одоо зүгээр л дугаал сонсооч дээ гэд одоо нэгэсэндээ нөгөө юу ч наалтхаа байна гэдэг шиг. Тий, би яг нөгөө One Day энэ дэр нэг харин байна ингээл те. Жоо нэг тийм бодвочтой аваад штэ. А тэрэн дээр би бодож явах зур нэг өөрийнхөө байр суурийг хэлчих юм уу. Тэр нь болохоор юу гэхэлэр одоо ингээд юу гэх юм за ингээл контент хийж जैन те юу гэх ярилцлага хийж байна, рэп хийж байна, дуу хийж байна, жүжиглэж байна. Тэнгүүд угаасаа л тийм хүмүүс орж ирэх нь юу гэх юм цаг хугацааны асуудал байхгүй. Тийм учраас өөрийгөө бол тийм зүйлд бэлдсэн аль хэдийн тийм зүйлийг юу гэх юм тоохгүй те яг өөдөөс нь хаяа нэг бүр ямар ч утгагүй юм яриад байвал нэг юм reply гэдэг юм аргумент хэлж болно шүү дээ те зөвхөн ингээд зүгээр нэг юм тэнийг писта гэсэн зүгээр л шууд үзий ядсан комент өгдөн шүү дээ. Тэр болгонд юу гэх юм өөрийгөө амар сайн бэлдсэн сэтгэл зүйн дархлаа гэдэг бол надад ер нь яг ингээд бодсон чи яг юм бэлэн байдал юм шиг санагдаж байгаа байхгүй. Ингээл угаасаа бүх юм бэлэн. Одоо юу гэх юм ингээл контент хийгээл, ярилцлага хийгээл ингээд явж ангууд юу одоо дагаж ирдэг вэ гэхээр мэдээж нэр хүн дагаж ирнэ те. Тэгээд олныг танилцуулна, тэнгууд олон хүний анхаарал аваад ихээр хүссэн үсээгүүд тэнд чинь сайн хүмүүс байгаа, бас муу хүмүүс байгаа те. Тэнгууд угаасаа л ингээ нийгэмд чинь бүх зүйл хосолж явдаг учраас тэр болгоныг дотроо хүлийн зөвшөөрөл дотроо ингээл окей гэж хүлээж аваад тэгээд тийм учраас би нэг үзэн ядагчнаас нэг амар тийм анхаарал нэг хайдгүй шүү дээ. Анханасаа ч хайдгүй байсан. Тийм учраас энэ дээр нэг юм дархлаа гэдэг нь бол бэлэн байдал гэж би боддог тий. Одоо угсаал тоохгүй байх гэсэн үг. Тоохгүй байх л гэсэн үг шүү дээ. Одоо юу гэх юм. Угсаал ийм үзэн ядал ууж ирэх нь тодорхой шүү дээ. Угсаал хүн болон таалагдчих энэ амьдралд хэцэж чадахгүй шүү дээ. Тийм учраас ийм хүмүүс угсаа гарч ирнэ. Тэр болгонд ач холбогдол өгөөдөл одоо өөрөнтэй зорьсон том мөрөөдөл, том хүсэл тий. Тэр болгонд бол фокусж байгаа шүү дээ. Тэгэхгүй тийм амар өндөр том марчаад тэгээ өөрөө наа нэм жижиг арсаар зүйлтэй зурлаад хахад нөгөө том мөрөөдөл маань сарны алгуулчуд яах юм бэ тий. Тийм учраас анханасаа хийж эхэлсэн гараа чи юу юм бэ? Чи яг юу фокус юм бэ? Юу фокус юм бэ те? Тэр хамгийн чухал гэж боддоо шүү дээ. Тийм учраас ер нь бол бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй юм шиг санагддаг. Яг угаасаа ингэж ийм хийгээд ах чинь угаасаа үзэн ядагч мөнгө те нэр хүнд энэ бүхэн бол угаасаа л бонус. Тэгээ Монгол нь тэгэл бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй юм шиг санагддаг шүү дээ. Тэгэхээр яг ийм зүйл өөрөө хий гэж бодож байгаа юм шүү дээ. Би арай сая тэгж бодлоо л доо. Чи намайг дархлаатай байхыг шаардахаар миний төлөө юу хийсэн гэж асуух хэрэгтэй юм шиг санагдсан л да. Яагаад тэгэхээр миний цомгийг худалдаж авдаг, миний дуунуудыг яг платформудаар сонсдог тийм хүмүүс үнэхээр миний фэнүүд намайг дархлаатай бай гэх юм бол за миний буруу би буруугаа хүлээн зөвшөөрлөө дархлаатай байя гэн. Түүнээс яг ингээд үнгүй цацсан дуун дээр орж ирчээд баахан баг хамт олон хүний хүч хөдөлмөрийн доор орж ирэнгүүтээ ингээ хайчих юм бол тэнгүүт яасан бэ гэдэг тэнгүүт чи дархлаатай бай гэдэг тэнгүүт чи намайг дархлаатай байлгахаар миний төлөө юу хийсэн л гэж асуумаар санагдаж байна. Тэгээд яд цомгийн сонсоод авчдаг, мерчэн авчдаг би чамайг ингэж дэмждэг байхад чи ингэж нялцганаад байна жоохон үг даад сураа гэж хэлэх юм бол окей за миний буруу намайг уучлаарай. За би энэ дээр дараагийн удаа анхаарья гэд хэлчих надад бол тийм зориг зүрх ноён нуруу бол байгаа. Хүмүүжил байгаа. Харин миний төлөө Ванд рэпер шүү дээ нэг рэпер. Шинэ дуу цацсан юм уу? За орж сонс. Ингэж шаадгүй штэ гэдэг ор нэг бичих юм бол тэр бол надад амар онцгүй санагдаж байна л да. Тэгэхээр яг бодгол асуудалтай энэ хүмүүсийн бодгол асуудалтай. Бодит аргументтэй юм л. Ер нь бол яг аргументтэй яг бодит шүүмж бол гоё төстөгтэй хатуу хэлсэн ч гэсэн яг тэр бол нэрээ би яг тэгсэн юм биш үү гэд боддیں۔ Түүнээс шууд зайлаа гэж доор бичсэн багт би одоо хаашаа зайлах хэрэгтэй юм болоо. Гэтэ яагаад хүмүүс тэгээд идэм бол би бол яг сонсогч нар амар хүндэлдэг байхгүй. Би сонсогч нараа одоо бүр амар хүндэлдэг. Яагаад тэгэхээр үнэхээр Вандыг сонсдог хүмүүс яг үнэхээр над хөрөнгө оруулалт хийдэг байхгүй. Хийсэн.
миний дуунуудыг сонсдог, миний дуунуудыг яг аль биесны газраас нь сонсдог, намайг үнэхээр дэмждэг те мерч гаргахад хизээ тодолж авахд бэлэн байдаг. Би тэр хүмүүсээс шүүмжийг бол хязгааргүй сонсно. Мянгуудад сонссон чадна. Тийм. Тэгэл гол point нь бол үнэхээр яг намайг чи дархлаатай бай гэж хэлэхээр юм хийгээгүй л бол надад юу ч битгийл. Сайн үгч битгийл, муу үгч битгийл. Тэгэл болоо. Хоёрын хоёулангийн чинь үнцэг бол аюу гоё үнцэг байна уу? Магадгүй мэдгүй би зүгээр сайн ингэж бодлоо л да. Одоо та чин контент хийгээд юу хэр удаж байгаа лээ. Би чинь 5 сар л болж байна. Тэгээ тэнгууд яг энэ зүйл дээр бас юу гэх сэтгэл зүйн хүмүүс тийм дээр жоохон бэлэн байх хэрэгтэй болов уу гэж бодсон шүү дээ. Би яг гайгүй зөвхөн YouTube-ийн контент хийгээд 5 сар болж байгаа. Түүнээс яг кино шүүмж энэ төр бичээд бол 5 жил болж байгаа шүү дээ. Тиймэрхүү юутай маш их нүүрт болдог. Гэхдээ тэрэнд би эмзэглэж байгаадаа асуугаагүй. Зүгээр хүмүүс яагаад одоо бусдыг зүгээр амныхаа зургаар доромжлонгуудаа буцаагаад тэр хүнээсээ дархлаа нэхэд идэм бэ л гэж асууж байгаа юм. Завтай л байгаа юм билгүй те. Тий. Өстой завтай нь хин нэг доромжлох завтай байна. Тэгээ фокуслах юу гэх юм амьдралд нь фокуслсан том өрөөдөл ч юм уу том зорилго байхгүй байна. Аар сар зүйлд маш их хэмжээний ач холбогдол өгч байна. Их бухимдалтай л байгаа юм байлгүй те. Нийгэм өөрөө стресстэй байна гэж. Тэгээ энэ бүхэн чинь тэгээд л яг явсаар байгаа л ус төр том гэж байна. Одоо нэг комеди бата энийг бас аягүй гоё хэлж ирсэн. Ер нь бол одоо нийгмийн стрессийн талаар ярьж байгаа шүү. Одоо нийгэм хичнээн стресстэй, улс орон хичнээн хэцүү байсан ч гэсэн энийг давах хүч тухайн одоо персонд байдаг гэж ярьж байгаа. Тэр надад бүр аягүй таалагдсан юм. Тоглоомоор ярих юм бол Марио гэж байгаа байхгүй юу? Мариогийн урд хизээ ямар нэг юм тоосог гараад ирэх юм бол тэрийг цөмлөөл цаашаа явна шүү дээ, тий. Тэрийг нь тоглоом бүтээсэн байгаа, тий. Магадгүй Марио жижигхэн байна гэж хизээч одоо би Марио гэж бодох юм бол би жижигхэн байна гэж хизээч харамсах ёсгүй гэж байгаа байхгүй. Тэр нь одоо нэг мөөг цохол мөөгөөдөл том болчих шүү дээ. Тэрнтэй адилхан амьдралд ч гэсэн бид нар ямар ч хэцүү зүйлийг юм давах хүчтэй байдаг. Тэр нь бол надад бас аягүй таалагдсан юм. Тэгээ ерөнхийдөө нөгөө шантрах ирэхгүй, гоншигнох ирэхгүйгээр одоо тэр нөгөө гутарцсан байгаа троллуудад би бол хэлээд байгаа байхгүй юу. Одоо энэ асуудлаа зүгээр давал та тэгээд давж чадахгүй тэр уураа ингээд мануст гаргаж байгаа тий. Би бас тэгж боддог шүү дээ. Ингээд хүний толгой доторх нь ямар хуу цэгцтэй байна, тэр хүний амнаас яг тийм цэгцтэй өгүүлбэр гардаг гэж боддог байхгүй. Тэгсэн чинь хаяа ингээ YouTube-ийн комментуудыг ингээ уншаа байж байгаад тэ найзаа комменточ цэгцтэй бичиж чадахгүй байгаа би чи одоо тархин дотор чи юу болж гинөө гэж боддоо шүү. Тэ. Коммент бичихтэй өөртөл нэг жоохон цэгцгүй бичээд байхар чи бас болохгүй байгаа дөөс. Тэр чи хүн жоохон бас бодож найруулж байгаа бичиж болно шүү дээ. Тэгээд одоо ингэж байгаа байхгүй ингээ гадаад нэрээ латинаар бичсэн багийн жишээлбэл орж ирэл монголоор ойлгохтойхон ярьчаач яагаад англи монгол хойлоод идэв гэдэг шүүмж хэлж байгаа байхгүй тий. Тэр мэр чинь бүр ингээд тэрийг ингээд алгасчих болно л гэтэл ингээд гайхтлааж байгаа хөө хүн тэгэхээр нөгөө нэг өөрийгөө анзаарддаг юм тий. Ерөнхийд нөгөө өөрийн толгой дээрх бухлыг хүний толгой дээрх өвсийг харахаар өөрийн толгой дээрх бухлыг хар гэдэг шиг өөрийгөө ерөөсөө мэдхгүй зөвхөн нөгөө нэг бусд руу хитрхийх юм чиглэлсэн тийм юу болчих ирнэ масс өөрөө тий. За гуруулаач өөрөө масс шүү дээ. Тийм тэгэл угаасаа юу гэх юм энэ хүмүүстэй одоо ийм коммент бичиж байгаа хүмүүс ганцхан Монголд ч эхэлтгүү дэлхийн нийтээр байдаг тий. Тийм болохоор угаасаа юу гэж хилээд яагаад ч угаасаа өөрчилж болохгүй гэж боддог. Угаасаа л тий энэ хүмүүстэй яаж тэмцээд угаасаа нэмэр авахгүй тийм учраас өөрийгөө тайван байлгахын тулд тийм хүмүүсийн бүгдийг нь хайцсан дээр л гэж боддог. Тийм одоо юу гэх юм тэр хүмүүсийн нэг хүчин шалтгааныг хүртэл нэг хайгаал те одоо энэ яагаад ингэж байгаа юм бол тэрийг нэг хайгаачих ямар шаардлага байхгүй гэж боддог шүү дээ. Окей. За манай Ванди гэр бүлтэй болохоос өмнө одоо стрессдэх үедээ юу идэг гэсэн бэ? Тоглоом гэсэн дөө. Тэгэл тоглоомноос илүү их стресс авна. Стрессээ стаклна. Гэтэ яг ингээд тоглож байгаад ингээд жоохон хожигдож ирэхээр нэг юм жоохон шар хөдлөөд уур муур хүрцсэн үед нэг өөр хүн ингээд нэг хажуу талаас ч юм уу янз бүр болохоор нэг
бүр амар уур хүрдэг те. Би ч ингэ суучтай юм ш. Манай эхнэрийн хэлжээр бол би ингээд юм дуурахгүй суучтай юм ш. Жоо хожигч явахтай. Жохон ингэж сууж муужсэн. Ширээ мэрийг ингэж дийрлж ирээ те. Ингэ үжид юм шиг л тэгж сонс. Гэтэ яг нэг чин сэтгэлээсээ тэгж бас киногч тэр тоглоомч тэр яг тэгж орж тоглох гоё те. Одоо жишээ нь яг тоглоомыг бол тэгж нөгөө дунд нь гардаг кассинуудыг ер нь алгасч тоглох их димэл санагддаг шүү дээ. Тэд нарыг бүгдийг нь үзээ те. Яг дүүрээрээ амьдраа тэр яг юу болоод байна те. Яг ямар бүгдийг нь олоо. Ямар зохиол гараад байна. Яг тэр чи амар их хүний хүч хөдөлмөр байгаа ш. Тэрийг үзээд ингээд энийг үнэхээр гоё хийсэн байх шүү те. Яг тэрийг мэдэрч тоглох л айгуу гоё ш. Түүнээс бол нэг хүн алаад нэг эрдэнэс цуглуулад те. Нэг айтма апгрейд хийгээд байж байхыг бол тэгэл хүн болгоно л чадчих ш. Те. Гэтэ ер нь бол би бол жишээлбэл одоо жоохон бахта скиплэл яваад идэх гэсэн. Тоглох нь геймплей нь л амар чухал. Тэр үедээ ойлгохгүй юм чинь. Тий. Одоо л ойлгодог байна. Одоо бол зүгээр яг баг тоглохоосаа илүү тэр юунууд нь катсценүүд нь илүү гоё те. Тий. Нэг та хэд нөгөө Omni Club дээр те. Сүүлд нэг юм жоон fight ч юм уу тэр тайзан дээр бас ерөөхдөө л маш олон репрод байсан. Броос тэр дунд нь хамгийн цаана нэвжсэн. Хамгийн цаана. Тий, хамгийн цаана нэвжсэн. Тэгээд би нэг бас гүрлэхээс асуусан. Бас Броос асууя гэж бодлоо. Тэр яг юу болсон бэ? Энэ тиймэрхүү юм болсон. Тэгээд яг юу болсон нь тэгээд тохиромжтой цаг үед нь бүгдээрээ харах байлгүй. Ер нь ямар ч сан бүх хүний сонирхлыг татах юм болсон. Харин тийм. Ер нь бол тийм. Гэхдээ энэ бол нэг юм нууц маягийн байгаад байна те. Тийм. Тэгээд энийг тун удахгүй үгээс бүгдээрээ харах болов уу гэж бодож байна. Тийм болохоор би энэ дээр одоо төрүүлж тайлбар хийгээд байх илүү зөвлөгтэй. Окей. Тэгвэл ер нь бол цаг хугацааны явцад л ингээл сонсогч нар, үзэгч нар харах юм байна. Тийм. За окей. Уучлаарай. Үзээгүй хүний үүднээс асууч юу болсон? Үгүй тэгэл юу явах та нар үзэг юм уу? Үздэг юм уу? Үздэм ба. Нөгөө юу болсон бэ гэхээр нөгөө Omni-гийн тайзан дээр ер нь бол нэг юм new school reprod тэгээ манай шинэ үеийн reprod маань ерөөхдөө бол хоёр талаасаа гарч ирээд rap battle ч юм уу те нэг тиймэрхүү зүйл болоо тэгээ хоорондоо ерөөхдөө тайзан дээр илт муудалцж байгаа зодон хийж байгаа гэсэн бүр. Тийм учраас ерөөхдөө ингэж асууад байгаа. Тий. Сонирхолтой юм болсон юм тий. Тий, тэгээд Ван Дэ бас тэрэнд нь оролцоотой байсан. Тэгэл асууж байгаа байхгүй. Тэр үед нөгөө нэг Big Smalls-ийн нөгөө тоглолтын дээр нь бас нэг тийм тайзан дээр зодон болж байсан. Та хоёр тэрийг мэдхөө. Үгүй шүү дээ. Мэдгүй юу. За тэрийг та хоёр үзээрэй заяа. Би бас спойл хийгээд явах. Бас цаг хугацаа харуулна нэ. Загварлаг өнгөлөг төмөр гадаргуутай 5500 10,000 20,000 сорилттой төрлүүдийг санал болгож байна. HQD High Quality Device. За манай подкаст хамтран ажиллах албан байгуулагч юм уу те хувь хүмүүс байх юм бол тэгээ аргуах битүүрлөө холбогдоорой. Үргэлж нээлттэй болно. Энийг хэлээд ерөөхдөө бол подкастынхаа сүүлийн final одоо 3 асуултаар өндөрлөе гэж бодож байна. Тэгээд 10 жилийн өмнөх Ван Дэтэй уулзаад тэгээ өөртөө яг юу гэж хэлж өөрийгөө юу гэж зоригжуулах байсан бэ? 10 жилийн өмнөх. 10 жилийн өмнө чи хаа үрхээ хараарай л гэж хэлэх байсан баг та. Тий. Хаа үрхээ хараарай л гэж хэлэх байсан. Хийгээд үз. Хаа үрхээ. Тий. Хаа үрхээ хараарай. Тэгээ би чи харцсан өнөөгөөд шүү дээ. Хаа үрхээ хараарай л гэж хэлэх байсан. Тэнгүүд одоо ингээ харангууд одоо яг энэ үнцгээс харангууд тууштай байдал хамгийн чухал байна уу? Юу хамгийн чухал вэ? Мэдрэмж юм болов? Мэдрэмж. Тийм. Яг тэр одоо ийм шугам байлаа гэж бодоход координат байлаа гэж бодоход баахан цэгүүд байгаа даа шүү дээ. Чи аль цэг дээр нь хүрэх үү? Аль цэгийг барьж авах уу гэдэг л тэр яг мэдрэмж гэх юм уу? Одоо ийм малгаан дотор дүүрэн өөр өнгийн бөмбөлгнүүдийг хийцэн байлаа гэж бодоход чи аль бөмбөлгийг шүүрж авах уу гэдэг тэр яг байгалийн инстинкт яг тэр мэдрэмж чинь л амар чухал. Тэгэх юм бол тэр чин зөв ажиллаж явах юм бол амжилттай байх л гэж бодож. Манай Ванди одоо гэрээсээ гадаа гараад уучлаарай нөгөө 3 асуултын чинь нэг биш шүү заяа. 3 асуултаа манай Невса класс авах. Гэрээсээ гадаа гараад хамгийн түрүүнд юуг энэ нийгмээс те энэ гудамжнаас ч гэдэг юм уу юуг өөрчлөхийг хүсдэг вэ? Шууд толгойд орж ирж байна.
тэргээ түрээд талхаж яхад нөгөө тэрэг түрэх зам юусоо байдгүй юм байлээ. Тэрийг анзаарсан. Нөгөө хүүхдийн тэргээ түрээд талхаж яхад амар хэцүү ингээл байнга дээшлүүлээл доошлуулаад шорон замаар яваал аль болохсны гайгүй тэгшхэн замыг л сонгож байгаа шүү дээ. Тэгэл тэгж царай алдах л ер нь жоохон муухан байлээ дээ. Энэ нэг Улаанбаатар хотын нэг юм мөлчитл нь угаачмаар санагддаг хоёр шүү дээ. Тий. Үнэхээр Яг нь улсанд орох хэвээр. бүр халтар тэгээ бүр гой пүүзтэй явахын эцсгүй те зүгээр машинаасаа буугаал баг гутал халтар болохоор үнэхээр гоё цэмбитл нь угаагаа тэгээд нэг юм моджуулчмаар санагддаг те. Явган хүн ерөөхдөө маш ээлгүй санагддаг те. Тий. Алхаад явъя гэхээр нэрээ 50 алхаад явчих те. Хүүхдээ заавал хөтөлж алхахгүй бол ганцаар ингэ нурдаа гүйлгэх тийм боломжгүй хотод ер нь бид нэр амьдарч байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол хүндээ ээлтэй тийм хоттой л болох юмсан гэж би бол боддөө. Тэр нь бол тэгээ мэдээж хүн болгоны оролцоотой байх хэрэгтэй шүү дээ. Тийм. Урдаа хийж байгаа юм болгоно нэг завчаагүй шаамаар энэ тэгвэл болох байхаа. Тэнгүүд Вандерас ахаа нэг асуулт сууя. Одоо окей, за бид нарт одоо ингээд 9 жил Ванди боо явлаа. Амжилтын бүгд харчлаа. Тэнгүүд энэ дунд мэдээж алдаа оноо амар ойлгосон зүйлс олон байсан бах. Тэнгүүд алдаанаасаа сурсан хамгийн том ухаалал ч юм уу тэр зүйл чинь юу байсан бэ? Бяруу болоогүй гэж бухын басар бүү ба. Тий. Юуны духан төрөхгүй л бүгдийг нь үдцсэн юм шиг аашлаад байсан бэлээ. Өөрөө юу? Битээр хоёлаа. Ааха. Тий. Тэгэл одоо ингээд тэр жилүүдээс цаашаа ингээл дахиад 5 6 жил өнгөрч ийн ингээл харангуут дахиад юмнууд сурж ийн дахиад шин юмнуудтай тулгарч ийн шинэ прожектууд эхлүүлж ийн шинэ хамт олонтой болж ийн баг хамт олон ажилуулж үзэж ийн те олон хүнтэй арга юмыг олж үзэж ийн тийм болохоор юуны духан төрөхгүй ингээл бүгдийг нь үзсэн юм шиг одоо болцсон дөө гэж бодох ерөөсөө ямар ч хэрэггүй. Тэгэл он цаг хугацаа өнгөрнө сар жилүүд өнгөрнө тэр болгон чамд хичээл болно. Тийм болохоор ерөөсөө би болчлоо гэж нэг пэдих хэрэггүй юм шиг санагдсан да. Тий. Дүүнэртэй зөвлөгөө гэж штэ. Тий. Тэгээ угаасаа энэ айгүй чухал зүйл. Тий. А тэгвэл энийг хизээ ойлгох вэ гэхлээр Ванди бол хэлээд бүгд ойлгохгүй. Яг өөр дээрээ тулгарч ийж ойлгоно. Яг өөрөө үзчихэж. Тэгэхээр хүн болгон энэ замыг туулна гэсэн үг. Хүн болгон энэ замыг туулна. Тийм учраас иргэд бол бодолтой байгаарэ гэсэн л мессеж шүү дээ, тийм юу. Бас юу гээд энэ хэр битээр бол нэг юм бие тоож могоод нэг ингэдсэн юм бол байхгүй л тий. Энийг үзэж байгаа хүн болгон мэдэх. Битээр хүмүүстэй амар найрсаг харьцдаг ингээл гой байдаг. Зүгээр яг хэлэх гээд байгаа санаа нь ингээд нэг ажил эхлэх гэж байхад наа чи ингэндээ наа чи хотлаа да. Наадах нь чи ингэчдэн шүү дээ гэл нөгөө бүх юмыг юм мэддэг болцсон юм шиг ерөөсөө юм ажил хэргийг явуулж болохгүй юм байлээ. Тэгэл бүгдийг яг ингээл чеклж байгаа юм шиг ингээл үзэл яваад байгаа болохоор бүх юм дээр суралцаад яваад байгаа болохоор тэгээд ажил хэрэг хамт олонтойгоо ч гэсэн ер нь илүү уян хатан илгэмсүүл байх хэрэгтэй мэлээ л дээ. Тий. Түүнээс бол би сая ямар ч тийм их зан мангийн тухай бол яриаггүй. Битээр дүүс тийм байгаагүй. Тий. Вандигийн хувьд одоо хамтарч үзээгүй рэперүүд дундаас магадгүй дуучид дундаас ч юм уу тий. Урлагийнхан дундаас хинтээ нь хамтарч ажиллахыг 3 дахь асуулт байна. Биш шүү. Би бол 30 асуулт ч асууж магадгүй шүү. Тийм шүү дээ тий. Хин бол Яа тэгвэл би ингээ гоё ярилцаа суугаад юмэр санагдаад тий. Хоёрын пивийг хараад бас нэг пив уучдаг ч байжүүл гэж бодлоо. Ер нь бол бүгднтэй л хамтарсан маань ер нь санаж бодож байсан. Тийм би ер нь яг хүүхэд насныхаа шүтэнүүдтэй бүгднтэй л хамт байсан. Одоо үнэхээр одоо миний ингэртэй зүх медаль гэх юм бол одоо тэр л байна да. Рок байхдаа дуу нэр өнөө. Тий. Тий. Би баярахтаа бол дуу ихийг маш их хүсэж байна. Сая Ньюсакиг хэлэхээр нэг бодлоо. Тий. Тэгэл болоо байна дөө.
гоё хамтрал гарах байх шүү тий. Супер хамтрал. Супер болох. Тэнгүүтээ одоо ингээл сүүлийн асуултаа асуугаал хэдэл өндөрлөө л дөө. Бүр инчээс ингээл чөлөө тавьсан ингийн тэм дип мууч гэдэг. За тэр нь юу гэхээр одоо ингээд яг би бол ингээл найзуудаасаа ч юм уу угаасаа асуух амар хүсдэг асуулт гэх юм уу? Дуртай. Хүн болж төрсний чи одоо утга учир юу юм бэ те? Яг юуны төлөө амьдарч байгаа хүн бэ бро? За ингээл төлөв өндөрлөө да. Сайн аавын, сайн ээжийн хүүхэд үр үндэс нь болж төрсөндөл миний хүн болж төрсний утга учир их та. Одоо юуны төлөө нэг амьдрал чи яг юуны төлөө амьдарч байна? Харин би сая хэлж шүү дээ. Тэгэл сайн аав, сайн ээж, боловсралтай. Миний ээж аваар бол үнэхээр мундаг хүмүүс. Намайг ийм сайхан хүмүүжүүлсэн, ийм хинээс дутгааргүй сайхан өсгсөн. Одоо миний үр үндэс бас надаас ингээл нахиалаад явж байна. Тэгээд яг энэ цикл. Энэ бол миний хүн болж төрсний ганц утга учир. Тийм тэгээд би дуртай юм хийж байна. Хөгжим хийж байна. Энэ бол одоо намайг сонсдог хүмүүст, миний гэр бүлд, миний охинд одоо ийм хүн өөрийгөө бүтээгээд явж байсан шүү гэдэг миний нэг ганц тавьж байгаа тамга юм болоо даа л гэж боддог. Тэгээд мөрөөдлөөрөө амьдарч байна. Над маш гоё. Тэгээд хоёртой ярилцаа суух хүртэл над үнэхээр гоё байлаа. Цаг 30 минут болсон байна. Энэ амар хурдан цаг 30 минут боллоо. Би тэгээд Вандида нэг үг хэлжээ. За би чамайг бол одоо сайн уран бүтээлч байгаарэ гэж хэлэхгүй. Сайн аав, сайн нөхөр тэгээд одоо Монгол улсын одоо сайн иргэн байгаарай л гэж хүсье. Баярлалаа. Тэгээ манай подкастын урилгыг хүлээж авсан баярлалаа. Ой. Бэлгээ өгөө мартсан байна. Тийш үү. Тий. Бэлгээ өглөө яах вэ? Загварлаг өнгөлөг төмөр гадаргуйтай 5500, 10,000, 20,000 соролттой төрлүүдийг санал болгож байна. HQD High Quality Device. HQD гэдэг манай нэвтрүүлэгтэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээд энэ вебийн одоо гарын бэлгийг Вандидаа санал болгоё. Вандидаа заах гэдэг юм уу? Ямар санал төрөлтэй ингээд Гоё юм. За тэгээд манай одоо яг чамд зориулаад Stardust мэдэн штэ манай Gofa-гийн Stardust брэндээс ингээд энэхүү гоё гарын бэлгийг одоо чамд гэр бүлд чи эхнэрт чинь ингээд зориулаад бэлдсэн байгаа. Тэгээд энэхүү бэлгээ бас гардуулъя. За баярлалаа. Маш гоё бэлэг өгсөн баярлалаа. Тэгээд манай оролцож байгаа подкаст бол дөнгөж шин мэдлж байгаа подкаст. Тэгээд энэ бол угаасаа маш гоё зочид орох болов уу гэж бодож байна цааш та. Тэгээд хамтарч ажиллах байгууллагууд байх юм бол манай хоёртой холбогдоорой. Тэгээд үнэхээр гоё юм хийх гэж байгаа контентын дэмжээд өгөөрэй манайхаа. Тэгээд маш их баярлалаа. Маш хурдан цаг 30 минут байлаа. За баярлалаа бро. За баяр. За бай. Тийшээ ёо. За бай.